Сайн байна уу? За та бүхнийг амралтынхаа өдөр ийм олноороо цугларсанд маш их баярлалаа. За өнөөдрийн лекц бол надад захиалснаар Америкт яаж тэтгэлэгтэй суралцах вэ гэдэг асуудал дээр гол анхаарах хэрэгтэй гэсэн. Америкт яаж суралцах вэ гэдэг дээр бол түмэн янзын юм ярьж болох учраас би өнөөдрийнхөө яриаг яг мөнгөндөө чиглүүллээ. Тэгэхээр зэрэг би өөрт тохиолдож байсан хамгийн хүнд асуудал маань мөнгө байсан учраас яаж ч англи хэлийг сураад яаж ч цаашаа мөрөөдөлтэй байгаад мөнгө олж чадахгүй бас нэлээд зовсон хүний хувьд над шиг бас хүмүүс бас итерхийг цаг үеийн алдаасаа гэсэндээ мөнгөн дээр бас их анхаарал тавьж судалсан юм аа. Тэгэхээр юу сурах вэ гэдэг бол хамгийн чухал. Яагаад юу сурах вэ гэдэг маань мөнгөтэй холбоотой болж ийнэ гэхээр юу сурахаа мэдэхгүй байгаа хүнд бол ерөөсөө мөнгө олдохгүй. Одоо жишээлбэл зүгээр нэг хүн надад мөнгө өгөөч гэхэд хинч өгөхгүй үстэй, тийм үстэй. Банкнаас зээл авахд ч гэсэн та нар яг юу хийх гэж байгаа бизнес төлөвлөгөөгөө аваад ир гэдэг ингэдэг үстэй. Түүнтэй адилхан сургуульд явах бол яг адилхан зарчимтай юу хийх гэж байгаа, яах гэж байгаа нь айгүй тодорхой байх хэрэгтэй. За юу сурж болдог вэ гэхээр хамгийн эхлээд бол degree program гэж байгаа. Бид нар бол зүгээр нэг их сургуульд очиж сурах гээгүй. Их сургуулийн байшин дотор сурах нь бол нэг зорилго биш. Тэр их сургуулиас санал болгож байгаа тодорхой хөтөлбөрт сурах нь чухал байдаг. Харвардын их сургуульч бай, Стэнфордын их сургуульч бай, тухайн сургуулийн олгож байгаа улс төрийн боловсрол нь өөр байгаа л та. Жишээлбэл техникийн боловсрол ч өөр. Яагаад тэгэхээр нэг сургуульд нь улс төрийн лидер бэлтгэдэг байлаа гэхэд нөгөө сургуульд нь улс төрийн аналитикуудыг бэлтгэдэг ч гэдэг юм уу те. Өөр хөтөлбөртэй байдаг учраас чи яг аналитик болох гээд байгаа мó, аналист болох гээд байгаа мó, улс төрч болох гээд байгаа мó гэдгийг бас тодорхойлж яг ямар хөтөлбөрт явах вэ гэдгийг шийддэг. Тийм учраас бид нар хамгийн түрүүнд хөтөлбөрийг сонирхож байгаа. Ямарваа нэгэн хөтөлбөрийг. Тэгэхээр ямарваа нэгэн хөтөлбөр маань дотроо ингээд хит хитэн англилтай байна. Та бүхэн харж байна. Зэрэг олгодог хөтөлбөр гэж байна. Тийм ээ degree program гэдэг зэрэг олгодоггүй хөтөлбөрүүд байна. Жишээлбэл миний Стэнфордын их сургуульд явсан хөтөлбөр бол мастрын зэрэг олгодог хөтөлбөр. Yale-ийн их сургуулийн хөтөлбөр болохоор ямар ч зэрэг олгохгүйгээр зүгээр удирдахч бэлтгэдэг ийм хөтөлбөр байсан. За бас post graduate program гэж байна. Ямарваа нэгэн зэрэг ялангуяа докторийн зэрэг авсны дараагаар тухайн сургуульдаа эргэж ирж ч юм уу өөр сургууль дээр очиж нарийн судалгаанууд хийдэг ийм хөтөлбөрүүд байдаг. Тэгэхээр энэ гурвын ч алинд нь явах гэж байгаа юм бэ гэдгийг жишээлбэл тооцоолох хэрэгтэй л дээ. За сүүлийн хоёрыг бол би та бүхэн бас тайлбарлахад системтэй тайлбарлахад маш хэцүү, цаг маш их шаарддаг учраас хамгийн тодорхойгоор нь degree програмуудыг ярьж байгаа л да. За та бүхэн өөрсдөө бүгдээрээ мэдж байгаа. Энд баахан зэргүүд байна шүү дээ, тийм ээ. Бидний мэддэг бакалавр, мастер, доктор гэдэг ингээ 3 зэрэг байж байна. Тэгтэл манад тэр болгон олгогддоггүй бас 2 зэрэг энд бас нэмээд харагдаж байгаах, та бүхэн анзаарч байгаах associate degree гэж байна, тийм үү? За associate degree гэдэг нь бол бакалавраас доогуур зэрэгэлдээ коллежийн 1-2 дугаар курс. Манайхаар бол их сургуулийн 1-2 дугаар курс хуучин техникум гэж байдаг байсан. Тэр техникум төгссөн хүүхдүүдэд олгодог диплом гэсэн үг. Банкны ажилтан нягтлан бодогч бүртгэл хөтлөгч банкны ажилтан гэмтэр янз янзын техникийн ажилтнууд засварчид гэх мэтийн тийм нарийн мэрэгжлийн мөртлөө бас зэрэг дэв хэрэгтэй ийм шалгууруудыг associate degree-гээр яадаг. Ихэвчлэн энэ коллеж гэдэг сургуулиудад байдаг. University өгдөггүй энэ degree-г. Их сургууль биш, коллежийн degree байна. За bachelor гэдэг degree та бүхэн мэдж байгаа тийм үү? За BS, BA гэдэг ингээ хоёр хийцэн байгаа. BS гэдэг ирэхээр л яадгүй гэхээр science гэдэг үг орж ирж байгаа. Bachelor of Science гэж байгаа. Энэ BS гэдэг degree чинь инженерийн чиглэл, шинжлэх ухааны чиглэлүүд болоод явчихж байгаа. За BA болоод ирэхээр хүмүүнлэгийн ухаан, урлаг, тэгэл археолог юу байдیں۔ Тийм үү? Удирдлага гэх мэтээр эдийн засаг энэ бүхтүүд чинь Bachelor of Art гэдэг зүйл рүү ордог юм. За мастрын degree бол яг адилхан та бүхэн мэдж байгаах. MBA гэж бас нэг degree энд харагдаж байна. Тэр нь болохоор Master of Business Administration гэдээ явчихж байгаа. Бизнесийн тусдаа нэг зэрэг болоод явцдаг. Тэрний дараагаар манай Монголд тэр болгон байдаггүй нэг тусдаа degree энд байна л да. Тэр нь болохоор мэрэгжлийн зэрэг гэж би энд орчуулсан. Professional degrees гэж байгаа. Энэ нь болохоор Medical Doctor, MD тийм үү? Medical Doctor, LLM гэхээр хуульч хуулийн мастер гэсэн үг. Jurisprudence doctor гэдэг нь бас хуульч гэсэн үг. Тэгэхээр jurisprudence doctor гэдэг нь хуулийн доктор, хуулийн мастер, мэрэгжлийн
эмнэлгийн эрүүл мэндийн доктор гэдэг эмч гэсэн үг л дээ. Тэгэхээр яагаад энийг бас тусна ингэж тэр мастераас доор харагдаад байна вэ гэхээр энэ 3 дигрийг авахын тулд наадад нь заавал бакалаврын зэрэгтэй байх хэрэгтэй гэдэг. Бакалаврын зэрэггүйгээр энэ мэргэжлийн сургуулиудад орж чаддаггүй л дээ. Тийм учраас энэ бол бас graduate degree юм байна. За тэгээд philosophy doctor гэж харагдаж байна. PhD. Та бүхэн бүгдээрээ PhD гэж сонссон бах. Тэгэхээр PhD гэдэг degree болохоор зарим сургуулиудад мастрын зэрэгээ авсан хүн заавал PhD руу ордог. А ихэнх сургуулиудад мастрын зэрэгээ авалгүйгээр шууд бакалавр төгсөнгүүтээ PhD-д бас орж болдог. За PhD degree-гийн нэг гоё юм нь юу байдг вэ гэхээр хэрвээ та PhD одоо кандидат болж чадсан л бол баг мөнгөгүй байна гэж байхгүй. Баг бүх таны төлбөр мөнгөтэй. Тэр байтугай сургуультай хийж байгаа судалгаач нь цалинтай, сургуультай ажиллаж байгаа ажилч нь цалинтай, ажиллах нөхцөл заавал давхар тавьдаг. Тийм учраас ялангуяа шинжлэх ухааны чиглэлээр тийм үү биологи, хим одоо энэ орчин үед хэрэг болж байгаа одоо их маш өсөн нэмэгдэж байгаа шинжлэх ухааны чиглэлүүд, компьютер янз янзын тийм инженер, эдийн засаг орохгүй инженер шинжлэх ухааны чиглэлүүдээр бакалавраа дөнгөж хийчихэнгүүтээ судалгааныхаа материалыг олоод судалгаагаа үргэлжлүүлж хийхин тулд PhD руу ордог залуучууд маш их байдаг. Тэгэхээр энэ залуучууд бол PhD мөнгөтэй учраас тийш орж байгаа. За мастер, бакалавр, ассоциатуудын хувьд бол хагас мөнгнүүд нь олддог. Энэ хагас мөнгийг яаж олох тухай би одоо өнөөдрийн лекцэн дээр голлож ярина. Professional degree орох гэж байгаа хүүхдүүдэд бол баг мөнгө байхгүй гэсэн үг. Яагаад тэгэхээр маш өндөр цалинтай ажил хийдэг юм байна л да. Энэ одоо Америкта тэр доктор, хуульч гэдэг бол хамгийн өндөр цалинтай хүмүүс байт юм байна. Тэгэхээр өндөр цалинтай хүмүүсийг бэлтгэдэг ийм мэрэгжлийн зэргийг олохдоо гарч ирээд та цалингараа төлнө гэдэг болцолтойгоор оюутны зээлээр тэднийг санхүүжүүлэх бодлого барьд юм байна. Тийм учраас бид нар эмнэлгийн доктор болъё гэж бодож байгаа бол мөнгө олоход маш хэцүү салбар нь professional degree юм байна л да. Тэгэхээр зэрэг PhD доктор хийчихсэн баг professional degree доктор болсноос илүү дээр болох гэдэг юм. За тэтгэлгийн мөнгө хаана байна вэ тэр мөнгө тийм үү? Тэгэхээр мөнгө гэдэг зүйл бол одоо энэ тентгүү ингээд биднэрт харагдахгүйгээр маш их газар байна. За ер нь биднэрт л тэр карманд л орж ирэхгүй байгаа болохоос биш тэр мөнгө бол Америкаар одоо жишээлбэл Америк суралцах байгаа хүмүүс бол тэр мөнгийг олох арга хэмжээ одоо арга замууд бол их олон байна. Тэгэхээр тэр арга замыг одоо хайж мөнгө өгөөч гэж гуйхахаа өмнө бодох зүйл бас их байна. Ямар мөнгө авах вэ? Ямар чиглэлд мөнгө авах вэ? Ямар одоо тэр мөнгнөөс нь би одоо хов хүртэх вэ гэдгийг мэд хэрэгтэй. Тэгэхээр зэрэг ямар чиглэлийн мөнгө хаана байна вэ гэдгийг би та нарт харуулах зорилгоор нэг ийм ангилал хийж үзлээ л дээ. За хамгийн ихний мөнгө бол ерөөсөө их сургуулиудад тэр тэтгэл гэж олгож байгаа энэ мөнгө чинь хүний карманаас гарч тэр сургуулийн данс руу орж байгаа шүү дээ. Тэгэхээр хэн нэгэн хүн өөрийнхөө мөнгийг хандивлаад Стэнфордын их сургуульд мөнгө өгж байгаа юм баггүй юу? Сургууль гэдэг зүйл өөрөө мөнгө олно гэж бараг байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр их сургуульд мөнгө өгж байгаа хүн маань мөрөөдөлтөй хүмүүс байдаг. Би ирээдүйд хөрөнгө оруулъя. Би залуучуудыг сургая. Энэ залуучууд ирээдүгийн маань сайн сайхан болгоод өгөөсэй гэж. Тэгэхээр зэрэг та нарт одоо олдох гээд байгаа тэр мөнгө бол ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт юм аа. Тийм учраас тэр хөрөнгө оруулалтыг ирээдүйн сайн сайхан юмд оруулаач гэж хүсч өгсөн ийм мөнгө байдаг. За би энэ мөнгөүүдийг тэр дотор нь бас нэг нэгээр нь тайлбарлана л та. За мөн цааш нь хүн төрөлхтөн одоо бол маш их асуудалтай тулгарч байгаа. Бид нар л одоо сайхан гэртээ сайхан тайван суугаад байгаа болохоос биш цаан ч н одоо хүмүүсийн санаа зовж ярьдаг асуудлууд маш их болж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ хурц асуудлуудыг шийдэхэд зориулж асуудлаа одоо түргэн шийдвэрлэхийн тулд залуучуудад маш их мөнгө өгч залуучуудын толгой одоо энергиг маш их ашигладаг. Хүн төрөлхтөн ерөөсөө шийдэж чадахгүй байсан хүнд асуудлууд шийдэж чадахгүй байсан нээлтүүдэд дандаа залуучуудын хүчээр хийлгсэн байдаг. Цөмийн зэвсэг одоо цөмийн энерги гэж ингэхэд оюутан байсан Эйнштейн гэдэг залуу нээж өгчээж цоо шин эрчим хүчний 90 үеийг авчирч өгсөн байдаг. За мөн шинжлэх ухааны шийдээгүү дутуу шийдсэн энэ асуудлуудыг судлах судалгаа туршилтанд маш их мөнгө явж байна. Тэгэхээр шинжлэх ухаан бол нэг тийм хүн биш шүү дээ. Шинжлэх ухаан гэдэг нэг тийм бас нэг тийм объект ч байгаад байгаа юм биш. Шинжлэх ухаан гэдэг чинь тэр чигээр ингээд аюул олон хүний хүсэл мөрөөдөл бас байгаад байгаа юм л та. Тэгэхээр ямар нээлтийг шинжлэх ухааны салбарт хийлгэмээр байна. Ямар асуудлыг дутуу шийдсэн тэрийг нэмж шийдвүүлмээр байна гэдэг тэр захиалгыг бас л хүн өгч байгаа. Компаниуд өгч байгаа. Жишээлбэл Boeing компани гэхэд Канзасын их сургуулийн
одоо нисхийн салбарт нь манай Boeing хөлөг онгоцыг далавчийн баг ингэж дивдэг болгоод өгөөч гэдэг юм уу тий. Ийм чиглэл судалгааны захиалгуудыг өгж явах жишээтэй ийм сонин захиалгууд энд тэнд байж байгаа учраас энэ шинжлэх ухааны шийдэгдээгүй нээлт шаардсан ажлууд байдаг. За мөн монголчууд биднэрт ялангуяа Монголын залуучууд та бүхэнд хэрэгтэй бас нэг мөнгө байна. Тэр нь бол Америкийн өөрсдийнх нь тийм ээ мужи улсууд өөрсдийнх нь тэр хотуудад нь гадаадын хүмүүс хэрэгтэй байдаг. Гадаадын хүмүүс энд авчирч нутгийнхаа одоо энэ Америкчуудтайгаа уулзуулж танилцуулж ингэж орон нутгийн юутай болох юмсан харилцаа холбоотой болох юмсан гэж мөрөөддөг газрууд байна. Энэ газруудад зориулсан мөнгө гэж бас байдаг. Америкийн газар одоо газрын зургийг та бүхэн төсөөлж байгаа нэг иймэрхүү газрын зураг байдаг. Хоёр далайн эргээр бол маш их одоо интернационалчлагдсан тийм хотууд байдаг. Гадаадынхан бол маш их байдаг. Америкийн дунд болохоор зэрэг гадаадын хүмүүсийг бас мөрөөдөө сууж байгаа газрууд байна. Тэр газруудад зориулсан мөнгө гэж байна. За мөн томоохон ажлын байрны хэрэгцээг хангахад зориулсан мөнгө гэж байна. Тэгш байдлыг бий болгох мөнгө гэж байна. Ямар нэг чиглэлээр тэргүүлдэг сургууль зориулсан мөнгө гэж байна. Тэгэхээр энэ мөнгнүүдийг би бас нэмж бас жоохон тайлбарлая. За хэдүүлээ одоо ирээдүйн сайн сайхан зориулсан мөнгө. За тэрнээс авъя гэж жишээлбэл бодъё. За би бол хувьдаа ирээдүйн сайн сайхнаас зориулсан мөнгнөөс авсан гэж өөрийгөө боддог. Яагаад тэгэхээр ирээдүйд хүнд юу хэрэгтэй? Тайван амьдрал хэрэгтэй. Энтергээд бид нар боддог. Гэтэл Америкийн хувьд бол улс төрийн чиглэлээр сурж байгаа над шиг хүнийг ардчлалыг дэмждэггүй бол улс төрийн чиглэлээр мөнгө өгөхгүй л ийм л газар байхгүй да. Бид нар бол Монголд бол өөр хэрэг, Хятад бол өөр хэрэг, Оросд бол өөр хэрэг, улстай өөр хэрэг. Гэхдээ бид нар нэгэнт Америк явъя гэж бодож байгаа бол Америкт юу гэлээ үнэлдэг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэнд хэрвээ чи улс төрийн чиглэлээр, хэрвээ чи эдийн засгийн чиглэлээр ямар нэгэн олон түмэнтэй харьцдаг чиглэлээр сурах гэж бодож байгаа бол хэд хэдэн үнэт зүйлүүдийг бол одоо өөрөө бол бас мэдэрсэн байх хэрэгтэй. Ардчлал байна, хүний эрх байна. За мөн хүн байгальд халгүй тийм хөгжлийг яаж авчрах уу гэж боддог байх хэрэгтэй байна. Ёс зүйтэй байх хэрэгтэй байна. За тэгээд би энд харилцан хүлээцтэй байдал гэж орчуулсан. Гэхдээ тэд нар бол ярихдаа tolerance гэж ярьдаг юм. Одоо нэг өөрөөсөө дутуу хүндэтгэлтэй ханддаг, хар арьстай хүндэтгэлтэй ханддаг ч гэдэг юм уу тийм ээ. Өөрөөсөө өөр хүнийг ад үздэггүй тийм үү. Тийм маягийн tolerance хүн болгоноос тэд нар шаарддаг. За мөн мэдээч хэрэг инх тайван. За жишээлбэл Америкийн альва нэгэн одоо цэргийн сургуульд явж байгаа нэг монгол залуу байлаа гэж бодъё. Тэр бол дэлхийн инх тайванд зориулж одоо хандуулсан тэр мөнгнөөс л одоо үнгөө сурж байгаа л гэсэн үг. Би Стэнфордын сургуульд Фулбрайтын тэтгэлгийг авч сурахад ардчлалд зориулсан, хүний эрхэд зориулсан мөнгнөөс авч сурсан л гэсэн үг. За эдийн засаг менежментийн салбарт бас ирээдүйн сайн сайхан гэхээр хүмүүс юу төсөөлдөг вэ гэхээр ерөөсөө энэ бизнес гэдэг чинь зүгээр нэг ашиг олохын төлөө юм биш юм байна. Ашгаа олоод өшөө дээр нь эргэн тойрныхоо нийгэмдээ хариуцлагатай ийм бизнес нь орчин үеийн бизнес юм байна гэж хүмүүс төсөөлж эхэлсэн байгаа. Тийм учраас нийгмийн хариуцлагатай бизнес гэдэг рүү явж байгаа альва бизнесүүдийг дэмжиж байгаа. Нийгмийн хариуцлагатай бизнес гэдэг зүйлийг би хийхийг хүсэж байна. Би энэ бизнесийг яаж хийдгийг мэдмээр байна гэж хүсэж байгаа. Тэр зорилготой хүмүүст эдийн засаг бизнесийн салбарын мөнгнүүд бол олдож байгаа. За мөн глобалчлал гэж нэг зүйл яваад байгаа. За тэр бол бид нар яаж чадахгүй зүйл юм байна. Бид нар одоо жишээлбэл өвлийг 100 болгож чадахгүй 100-ыг одоо өвөл 100-ыг бид нар одоо өвөл хүрээдэр одоо 100 хүрээдэр гэж командлж чаддаггүйтэй адилхан глобалчлалыг бид нар одоо явчих одоо хүрээдэр гэж хэлж бас чадахгүй. Тийм учраас энэ глобалчлалын эрэнд эдийн засаг бизнесийн салбарт маш олон асуудал гарч ирж байгаа. Яаж мөнгөнийхөө ханшийг тохируулдгийг, яаж юм худалдаж авдгийг, юуг нь худалдаж авал болдгийг, юуг нь хинтээ 8-гаа хийвэл яаж хийдгийг гэх мэтийн шинэ асуудлууд их гарч ирж байгаа. Энэ шинэ асуудлуудтай зохицож бизнесээ эрхлэх гэсэн тийм мөрөөдөлтэй хүн бас дэмжигдэж байгаа. За мөн инженерийн чиглэлээр хамгийн ирээдүйн сайн сайхны мөрөөдөл бол бас л ямар технологиг яаж сайжруулах уу гэдэг ийм л мөрөөдлүүд байдаг. Одоо жишээлбэл гар утас ийм хүнд байгаад байна, ариадуу итвэх ихтэй байгаад байна. Энийг яаж багасгах уу гэдэг юм, хүнд яаж хоргүй байшин барих уу гэдэг юм уу тийм үү. Тэгээ янз бүрийн ийм технологийн сайжралтын асуудал мөн дэлхийн дулаалтай холбоотой янз бүрийн шийдлүүд байгаа. Одоо инженерүүдэд одоо хамгийн их толгойн зовоодог асуудлуудын нэг бол энэ дэлхийн дулаалал байгаа. Дэлхийн дулаалал гэдэг маань яадгүй гэхээр одоо манай 4-р цахилгаан станцын инженерүүдийг л бодъё л да. Хэрвээ та нарын дотор хин нэгэн 4-р цахилгаан станцын инженер хүний одоо хүүхэд байлаа гэж бодъё л да. За засварчин хүний ч юм уу, манаач хүний ч юм уу нэгнийх нь хүүхэд байлаа гэж бодоход юу гэж бичиж болох вэ гэхээр би аавынхаа ажиллаар бахархдаг
манай аав их сайн ажилдгаа. Гэхдээ ганцхан миний сэтгэлийг зовоодог. Аавыгаа ажилдаа явах болгонд ажил руу харахаар амар хар утаа гарч идэг юм аа. Энийг яаж багасгах вэ гэж би багасаа боддог ч гэдэг юм уу, тийм үү? Энэ маань миний одоо жишээлбэл толгойн өвчин болсон ч гэдэг юм уу. Ийм байдлаар одоо жишээлбэл өөрийнхөө амьдралаа сургуулад тэр асуудлуудыг орчин үеийн тэр шийдэх гэж чадахгүй байгаа асуудлуудыг шийдэлцэх хүний нэг болж өөрийгөө одоо харуулах хэрэгтэй. За хүн төрөлхтний өнөөдрийн хурц асуудлуудыг мэдж явах нь маш их чухал. Энэ хурц асуудлуудыг хэрэгжилж байж, энэ хурц асуудлуудын нэр томьёог хэрэгжилж байж бид нар мөнгө рүү ордог. Мөнгөтэй тийм одоо авдар руу ордог. Авдарны хаалгыг онгойлгуулдаг. Хүний эрх гэдэг асуудал, ардчил гэдэг асуудлыг мэдэхгүй тэр нэр томьёог хэрэглэхгүйгээр би дэмжлэг авч чадахгүй байсантай адилхан цаашдаа маш олон ийм дэлхийн нийтийн хурц асуудлууд гарч ирж байна. За жишээл усны хомсдол гэж нэг асуудал байна. Одоо Хөвсгөл аймгаас ирсэн залуучууд байгаа бол усны хомсдол гэж байхгүй гэж бодож яж магадгүй. Аваачлаараа тэгэх юм бол өмнө говоос ирсэн оюутан юу гэж өчөх вэ гэхээр усны хомсдол амар их байдаг юм аа. Энэ асуудлыг шийдэхэд маш хүнд байдаг юм аа. Энэ дээр би гарц хайж байгаа хүний нэгэ гэж ингэж үчих ёстой л та. Тэр зэрэг энэ асуудал манай Монголд тэр болгон одоо мөнгөтэй нэг сайн холбогдохгүй байна. Та бүхэнд яаж холбогдох вэ гэхээр та бүхэн энэ асуудал сэтгэл зовж эхэлсэн бол тэр сэтгэл зовж эхэлсэн асуудал руугаа л явах хэрэгтэй. Та нарын сэтгэл зовж эхэлсэн асуудал хэрвээ дэлхийн нийтийн хурц асуудалтай нийцж байвал та бүхэн бас их мөнгөтэй их том салбар руу орж байна гэсэн үг. За мөн шувууны том уу, доох, хумхаа, тахал гэдэг ингээд нийтийг хамарсан халдвар төвчнүүд бол байнгын одоо сэтгэл зовоосон асуудлууд байдаг. Энэ шал өөр одоо шийдлийг гаргаад ирэх нэг хүн гаднаас ч юм уу ороод ирээсэ гэж их сургуулиуд мөрөөдөж байдаг л та. Тийм учраас ямарваа нэгэн асуудалд ингээ шийдлийг олчих юмсан, тэгээ шийдлийг олчих юмсан гэсэн тийм одоо мөрөөдөл бас байх хэрэгтэй байгаа. За мөн одоо ядуурл үсгэлэнгийн асуудал. За ядуурл үсгэлэнгийн асуудлыг та бүхэн бодож байгаа бох. Их сургуульд явахад энэ ямар хамаатай юм бэ гэж бодож яж магадгүй. Хамгийн их хамаатай. Энэ асуудлыг жишээлбэл одоо сэтгэл зүрхээрээ мэдэрсэн хүн өргөдлөө бичгтээ Монголд одоо ядуурлын түвшин маш өндөр байна. Яагаад тэгэхээр манайх газар тариалан хөгжихгүй байна. Ногоо маань хангалттай биш байна. Зуны сезон маань үнэхээр богинохон байна. Бид нар үр тариагаа хангалттай нөөцөж авч чадахгүй байна. Бид нар тэгээд импортоос хүнсний бүтээгдэхүүн авч байна. Одоо юу ч гэдгийг тийм үү? Хямдрахгүй байна. Одоо бидний одоо идж байгаа хоол ундны үн хямдрахгүй байнга үнд орж байна. Энэ юм маань маш олон хүмүүсийг нэмж олсон гэж ядуур руу оруулж байна. Хүнсний хомсдол бий болгож байна. За ингээ бид нар мэдэрлээ гэж бодъё. Энийг одоо жишээлбэл хаашаа явж ямар өргөдөл гаргаж байгаа оюутан хамгийн их одоо өргөдөлтөд дурдж болох вэ гэхээр жишээлбэл хөдөө аж ахуйн чиглэлээр сурах гэж байгаа бол дурдж болно. Бизнесийн чиглэлээр сурах гэж байгаа бол дурдж болно. Улс төрийн чиглэлээр явах гэж бол дурдж болно. Мөн генетикч болъё гэж бодож байгаа бол биологи генетикийн чиглэлээр явъя гэж бодож байгаа бол дурдж болно. Яагаад тэгэхээр генетикийн салбар одоо ядуурлаас аврах хамгийн эцсийн найдвар болж хувираад байгаа шүү. За мөн цаашаа одоо хүмүүсийн сэтгэлийг маш их зовоож байгаа. Ялангуяа Америкийн сургуулиудад хөрөнгө зориулагдаж орж ирдэг бас нэг хурц асуудал бол дайн шашин бас хоёул хоорондын үл ойлголцол гэж нэг зүйл байна. За манад бол аль аль нь байхгүй учраас бид нар бол энэ мөнгнөөс нэг амархан авчиж бол чадахгүй. Гэхдээ бид нар энэ мөнгнөөс яаж авч болдог вэ гэхээр өөрөө бид нар дэлхийн бас нэг хэсэг шүү дээ. Өөрөө дэлхийн нэг хэсэг. Орос гэдэг орн ер нь их төвшөртэй орн болж шүү дээ сүүлийн үед. Путин бол ингээл Америкийн нэгдсэн улсыг жоохон занал хийлээч байгаа юм шиг хүнд мессеж гаргаал тийм ээ. Хятадын эдийн засаг гэл нэг өсөжсэн ингээд гинт унчвал Америкийн эдийн засагт амар муухагаар нөлөөлөх гээд байгаа юм биш үсттэй ч гэдэг юм уу тийм. Хятад Орос хоёроос болгоомжлсон тийм болгоомжлол бол жишээлбэл Монголыг их ашигтай байрлалд аваачдаг л да. Яг үхээр та нарын дунд нэг нь Орос хэл мэддэг эсвэл Хятад хэл мэддэг байх юм бол шууд тэр сургуульд явахад давуутай нөхцөл байдалд орж байгаа. Хамгийн их одоо хүмүүсийн сэтгэлийг зовоож байгаа тэр газрын ойролцоо, тэр газрын асуудлуудыг бас мэддэг тэр хүмүүс төр чинь тэр асуудлуудыг яаж ивээр зохицуулж болох вэ гэдэг дээр санал гаргах потенциалтай ийм хүмүүсийн тоонд ордог. За мөн цаашаа дэлхийн дулаарл эрчим хүчний их үүсвэр гэх мэтийн хүнд асуудлууд байна. За мөн одоо биднэрт зөвхөн монголчуудад хэрэгтэй. Америкийн оюутнууд бол тэр болгон тэр судлаад байхгүй. Биднэрт бол судлах шаардлагатай нэг асуудлууд байна. Гадаадынхан хэрэгтэй газар л бид нар очих хэрэгтэй. Хүнд ерөөсөө илүүдл хүнд чинь хүн мөнгө өгөхгүй шүү дээ. Нэг илүүдэд байгаа хүндээ өгөх гэж байгаа мөнгөө тэд нар чи Америкийнхаа иргэнд л өгөө бодно шүү дээ. Тийм учраас биднийг хүсэн хүлээж идэг, биднийг ирээсэ гэж бодож байсан тэр газар бид нар очих хэрэгтэй л дээ. Тийм учраас Америкийн нэгдсэн улсын
газрын зургийг та нар хараарай. Газрын зургийг харахаар тэнд нь голлынх нь хэсэг улсууд байдгийг. Midwest гэж нэрлэдэг. Яг нь Google дээр ингээд Америк US map enter гэж байгаа та нар хараарай л да. Тэгэхээр зэрэг Midwest гэж нэг хэсэг байдгийн, South гэдэг нэг хэсэг байдаг. Ийм газруудад Монгол оюутнууд бол ерөөсөө очиж байгаагүй. Гадаад харилцаа айгүй муутай. Тэгээд ялангуяа эргийн тэр Нью-Йорк, Сан Франциско энэ төр мэтийн баруун зүүн эргийнхэн хотуудыг бодвол гадны хүн ирээсэй гэж мөрөөдөж байдаг ийм газрууд байдаг. За би хүүдээ яг энэ асуудлыг хэлж байж хүүгээ жишээлбэл Канзас их сургуульд өргөдөл гаргуулахад цаанаас нь 100% тэтгэлэг өгч байгаа байхгүй юу? Тэгэхэд бас зүүн баруун эргийн Сан Хосегийн их сургуульд манай хүү зэрэгцээд өргөдөл гаргахад Сан Хосегийн их сургуулиас хариуч ирэхгүй байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр хүн илүүдэл болцсон гадаадынхан жишээл ялангуяа Азийн илүүдэл болцсон газар бол биднийг сонирхгүй байна шүү дээ. Тэгэхэд Аз байтугай тэгээ ерөөсөө гадаадынхан цөөхөн байгаа газар бол 100% чи тэтгэлгийг өгье хүрээдэр гэдэг ингээд авч байгаа юм л да. За Аляск байна. Аляскийг яагаад одоо бид нар сонирх ёстой вэ гэхээр Аляск бол их хүйтэн газар. Хүйтэн газар руу энэ хятадууд, мэтийн тийм хүн ам олонтой энтхэг энэ гэх мэтийн улс орнууд баг хүнээ нэх явуулдаг юм л та. Тэгэхээр зэрэг манах шиг юм үлчирч ирэх хүмүүст Аляскийн сургуулиуд бол их тохиромжтой. За мөн Монгол хүн сурч байгаагүй бол аль ч сургууль хөтөлбөр бид нар тохиромжтой. Жишээлбэл Yale-ийн сургууль бол зүүн эргийн одоо маш их гадаадынхан байдаг сургууль, Стэнфордын сургууль бол баруун эргийн бас маш их гадаадынхан байдаг сургууль. Энэ хоёр сургуульд оюун гэрэл гэдэг хүн яагаад очиж байгаа юм бэ гэхээр тэнд Монгол оюутан байгаагүй л байхгүй да. Монгол оюутан Стэнфордын сургуульд ерөөсөө сурч үзээгүй Монгол хүн гэж баг ямар ч царай зүстэй байдгийг мэдэхгүй байгаа юм л да. Тэгэхээр тийм газар, тийм хөтөлбөрт одоо өргөдөл гаргах нь бидэрт өөрсөнд нь илүү ашигтай байдаг. За мөн гадаад харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байгаа газруудад бид нар маш их хэрэгтэй байдаг. За Yale их сургууль бол Монгол оюутантай байсан л та. Одоо тентхийн одоо Forestry School гэдэг сургуульд манай одоо Монголын нэг залуу тэнд мастерын зэрэг хамгаалалт сурч байсан. Тэнд бол би танаа анхны Монгол оюутан энэ гэж бол хэлж чадахгүй. Тэгэхэд тэнд бол ямар зорилго одоо Yale их сургуулийн ямар одоо реклам нь анхаарал татсан бэ гэхээр манай сургууль интернэшнл сургууль болохыг хүсэж байна. Гадаад харилцаагаа нэмэгдүүлэхийг хүсэж байна гэж захирал нь маш олон удаа хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн байдаг. Тэгэхээр зэрэг энэ гадаадынхныг одоо илүү их авахыг хүсэж байна, гадаад харилцаагаа нэмэгдүүлэхийг хүсэж байна гэж аль нэг газраас тийм цуураа сонсогдох юм бол, тийм санаа сонсогдох юм бол тэр сургууль бол анхаарал татах хэрэгтэй. Яг гэвэл тэр сургууль тэр зорилгоор хөрөнгө босгоход эхэлсэн гэсэн үг. Ер нь мөнгөгүйгээр альва нэгэн юмыг бид нар тэгэх гэж ингэх гэж гэж амлахгүй. Амлчаад тэр дороо амлалтаа биелүүлэхэд тулд мөнгөө маш хурдан босгодог учраас тийшээ мөнгө очиж байна гэж харагддаг л да. Сургуулиудад олддог ихээхэн хэсэг одоо ер нь ихэнх мөнгө гэж хэлж болно доо. Ихэнх мөнгө нь компаниудаас орж ирдэг. Компаниуд мөнгө өгч манад боловсон хүчин бэлдэж өгөөч гэж ингэ захиалдаг л да. Тэр боловсон хүчин заавал одоо төгсөөд жишээл Microsoft компанийн Seattle их сургуульд мөнгө өгсөн байлаа гэхэд заавал төгсөөд Microsoft компанид ажиллах албагүй ч гэсэн салбарынх нь хүнийг гаргаж өгч гин гэсэн үг. Тэгэхээр зэрэг тэр салбарын хүмүүс компани хүмүүсийн одоо залгамж халааг бэлтгэн гэдэг бол маш их хэрэгтэй зүйл байдаг. Тийм учраас тэнд маш их одоо бизнесийн мөнгө орж ирдэг. За бизнесийн мөнгө нь хаашаа орж ирж байгаа, ямар мэргэжлэр орж ирж байгаа гэдэг яаж мэдэх вэ? За үүнийг мэдхийн тулд хамгийн түрүүнд бид нар улс төр эдийн засгийн мэдээ үзэх хэрэгтэй байдаг юм. Сонирн байгаа үстэй тий. Жишээлбэл бид нар генетикийн чиглэлээр ч юм уу биологоор сурах гэжээж улс төрийн мэдээ уншиж яах юм гэж та нар бодож ээж магадгүй. Гэтэл улс төрийн мэдээн дээр тэр чинь байнга орж явдаг юм. Яагаад улс төрийн мэдээнд орох нь чухал байдаг вэ гэхээр жишээлбэл Google гэдэг компани олон нийтийнх боллоо. Олон нийтийнх болсноор тэгж технологи өргөжүүллээ гэж улс төрийн мэдээнд орох нь яагаад чухал байдг вэ гэхээр Google компани нэр хүнд маш их улс төрийн ач холбогдолтой болж эхэлснийг харуулдаг байхгүй. Улс төрийн ач холбогдолтой болж эхлээгүй байгаа компани мэдээ улс төрийн мэдээр өрөөс орж ирэхгүй. Google-ийн ерөнхийлөгч, Хятадын ерөнхийлөгч Хужин Таотой уулзлаач гэдэг юм уу. Ийм улс төрийн мэдээ гараад ирэх юм бол юу гэсэн үг вэ гэхээр энэ компани маш их ажиллах хүч цаашаага нэмж авах юм байна. Маш их залгамж халаа шаардагдж байгаа, өргөжж байгаа, тэлж байгаа том компани байна гэж харагдаж эхэлдэг. За мөн том компаниуд хаашаа нүүж гин, хаанаас нүүж гин энэ төр бол маш их чухал байдаг. За одоо нэлээд одоо том компаниуд бол Хятад руу нүүж байгаа шүү дээ. Ер нь Хятад руу нүүгээгүй Америкийн компани гэж бараг байхгүй. Хятадд бол маш олон компаниудын маш олон салбарууд бий болж байгаа учраас одоо та нар Америкийн ямар ч сургуульд өөртөө яваад очиход Хятадын оюутнаас олон оюутан тэнд байхгүй байгаа. Яагаад гэхээр Хятадын оюутан тэнд байна гэдэг чинь эргэж төгсчрээд Хятадд
байгаа тэр Intel компанид ажиллах гээд байна л гэсэн үг байхгүй да. Тийм учраас аль үйлдвэр хаашаа нүүж ийн гэдэг чинь аль орны оюутныг тэд илүү авах гээд байна гэдэг нь харагддаг. Аз руу нүүживэл Азийн оюутныг бол бас илүү авах гээд байна гэсэн үг. За үүн дээр бас нэг иймэрхүү зүйлүүд байдгийг. За энэ бол Монголд одоо номын дэлгүүрүүдэд орж ирж байгаа юу би сайн мэдэхгүй байна. Ингээд 21-р зууны хамгийн шилдэг ажлын лавлахууд гэдэг жишээлбэл иймэрхүү ажил мэргэжлийн лавлахууд байж байгаа. Энд жишээлбэл Best Jobs for the 21st Century гэдэг юм ном байж байна. 21-р зуунд хамгийн өндөр цалинтай, хамгийн эрэлт хэрэгцээтэй ажлууд нь ийм ажлууд байна гэсэн юм жишээлбэл жагсаалтын юм ном байж байгаа. Тэгэхээр биднийг бодвол нөгөө Америк оюутнууд чинь, нөгөө гадаадын оюутнууд чинь маш их мэдээлэлтэй байж тэр өргөдлийг гаргаж байгаамаа. За би өөрийгөө одоо бодоод баг өргөдчихэл да. Би бол баг харанхуй өргөдлөө гаргаж байгаа байхгүй. Та нар бол бас ч гэж сүүл дургасан сүүл дургасан эвэр урт байх гэдэг юм л да. Арай илүү их мэдээлэлтэй өргөдлөө гаргах гэдэг. Тийм учраас та нар авж болох мэдээллүүдийг интернет өшөө тэр авж болох бүхэл салбараар хүн амьтанд захиад чамаагүй иймэрхүү мэдээллүүдийг авч явах хэрэгтэй. Жишээл ашигт малтан би жишээлбэл зис ухдаг, алт ухдаг хүн болмооргүй байна гэж жишээлбэл нэг нь хэлж магадгүй л да. Химийн хортой юу ч гэдэг юм. Тэгтэл яг тэрийг дагаад заамарт жишээлбэл алтны орд одоо алтны уурхаанууд ажиллаад одоо 10 хэдэн жил болж байхад тэрийг дагаад заамарт голын цэвэрлэдэг нэгч компани байгуулагдаагүй. Заамрын хөрсийн нэргээгээ цэвэрлэдэг нэгч компани байгуулагдаагүй. Гэтэл баруунд уурхаага нэг ингээ газараа ухаж хахад өөр ямар компани гарч ирдэг вэ гэхээр байгаль орчны цэвэрлэгээний компаниуд гараад ирдэг. Тэгээд нөгөө уурхаан ажилчид нь бушуухан улиралдаа багтаж алтаа уух гэж яарад нөгөө хөрсөө нөгөө нэг нөхөн сэргээлтээ хийж амждаггүй буучдаг байхгүй намар болохоор. Тэгэхээр нөгөө эрэлтэн дээр нь гараад байгаль орчин цэвэрлэдэг компаниуд нь яадгүй гэхээр танахыг ухангууд араас нь цэвэрлээд би ингээд хөрсөл ногоогийн тариад ингээд яваад модын тариад ингээд яваад танах юм ухаад би араас нь цэвэрлээд яваад гэд ийм шинэ бизнес гараад ирдэг л дээ. Тэгэхээр энэ шинэ бизнест бэлтгэгдсэн Монголын нэгч компани байхгүй байна. Монголын нэгч мэрэгчлэн байхгүй байна. Тийм учраас байгаль орчин environmental engineering гэж байгаа. Civil engineering гэж байгаа. Тэгэхээр зэрэг иргэний инженер, байгаль орчны инженер гэдэг ийм жишээлбэл мэрэгжил Монголд хамгийн их хэрэгтэй байна. За мөн технологийн мэдээг уншиж бай гэж зөвлөмөр байна. Энийг бол та нар интернетээс ч уншиж авах хэрэгтэй. Юунаас ч сонин хэвлэл дээрээс ч уншиж авах хэрэгтэй. Ерөөсөө альва нэгэн шинэ технологийн тухай яриа болгоныг л сорт сэгээл чагнадаг байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ технологи өөрчлөгдөнө гэдэг чинь бас л үйлдвэрлэл өөрчлөгдөнө гэсэн үг. Үйлдвэрлэл өөрчлөгдөнө гэдэг чинь шинэ бизнес гарч ирнэ гэсэн үг. Шинэ бизнес гарч ирнэ гэдэг чинь хуучин бизнес чинь дампуурч магадгүй гэсэн үг байхгүй да. Тийм учраас янз бүрийн технологийн мэдээлэл уншиж өөрөө одоо би жишээлбэл их сургууль сурцсан болоо гэж хэлж боллгүйгээр технологи өөрчлөгдөх чинь энэ чиглэлийн шинэ технологиг би судлаа байц гэдэг ингээд non degree богино хугацааны програм янз янзын юмнууд бас давхар яваад иж болдог. Энэ одоо жишээлбэл технологийн мэдээ уншаад технологийн одоо төрөнд явж идэг компаниуд бол хоорондоо үнэхээр одоо ширүүн өрсөлдөж идэг штэ. За бидний одоо харж байгаагаар Mobicom, Skytel, Unitel гэл ингээд ширүүн өрсөлдөө ингээд харагддаг штэ тийм үү? Түүнтэй яг адилхан Microsoft, Apple Computers гэл тэр чинь хоорондоо байнгын өрсөлдөөнтэй компаниуд байж байна. Тэгэхээр зэрэг энэ компаниудын бас нэг өрсөлдөөн дээр нэг ганц юм хэлэхэд өрсөлдөөн ширүүн байгаа газар хүн илүү их нэмж одоо авахыг хүсдэг. Хүн илүү их нэмж илүү толгойтой хүн авч ээж тэд нар биенийхээ өрсөлдөөнийг давдаг. Тийм учраас өрсөлдөөн дундаас мөнгө гарч ирдэг шүү. За мөн одоо тэгш байдлын мөнгө гэж би нэрлээд байгаа нэг юм мөнгө байдаг. Энэ яадаг юм бэ гэхээр хэрвээ та хөгжлийн бэрхшээлтэй бол бусдаас давуу та мөнгө олох боломжтой байж магадгүй гэсэн үг. Альва сургуулиудад тэр нийгэмд гадуурхагдж байгаа хавчигдж байгаа хүмүүст зориулсан мөнгө гэж заавал байдаг. Нийгмийн цөөнхийг ингэж олонний дунд оруулж хамруулахад зориулсан мөнгнүүд байдаг. Тэгээд амьдралын бэрхшээлээс болоод сурах боломж гарч байгааг бол тэрийг ингээ өргөдөлтөд бичиж явах хэрэгтэй. Жишээлбэл надад ийм сурах боломж гарч байгаагүй. Тэгээ ийм боломжоор би ингэж сурлаа. Одоо надад нэмж боломж олгооч гэсэн ийм хүсэлтэнд жишээлбэл тусалдаг мөнгнүүд байдаг. За мөн эх орондоо мөрөөдлийнхэн сургуулийг олж чадахгүй бол Америкт сурах жишээлбэл боломж байж ах жишээтэй. За мөн одоо өргөдлөө гарахдаа судалж агаад мөнгөтэй сургууль руу өргөдлөө гарах хэрэгтэй. Намайг жишээлбэл Стэнфордын их сургуульд өргөдөл гаргаж байхад хүн болгон мөнгөтэй сургуульд өргөдөл гаргаж байна. Ямар том сургуульд өргөдөл гаргад юм бэ л гэж хэлсэн. Гэтэл яг цагаад болсон чинь яг миний явдаг Стэнфордын програм мөнгөгүй програм байсан.
Улс төрөөр сурах гэж байгаа бол Харвардд өргөдөл гаргах хэрэгтэй байсан юм байна л та. Харвард бол жинхэнэ мөнгөтэй сургууль байсан юм байна. Тэрийг мэдлэгөө техник, технологидоо илүү их мөнгө гаргадаг, инженерүүдтэй илүү их мөнгө гаргадаг сургууль руу би өргөдлөө гаргачихжээ. Тийм учраас би өөрөө бүр мөнгө олох гэж бүтэн жилийн хөрөнгө босгох ажил хийсэн. Цаанаасаа мөнгө энэ сургуульд мөнгө байгаа гэж мэдчихэж байгаа бол мөнгөтэй сургууль руу өргөдөл гаргах шиг амархан юм байхгүй. Yale их сургууль бол мөнгөтэй сургууль байсан. Улс төрийн чиглэлээр ялангуяа их мөнгөтэй сургууль байсан. Тийм учраас өргөдөл гаргаад цаанаасаа мөнгөтэй бүх юм бүтцсэн. Ийм учраас би хашраад Стэнфорд өргөдөл гаргасныхаа дараа хашраад мөнгөний судалж сургуульд өргөдөл гаргадаг ийм болсон л та. За мөн аль нэг чиглэлээр буюу хэд хэдэн чиглэлээр тэргүүлдэг сургуулиуд тэргүүлдэг чиглэлээр л мөнгөтэй байдаг юм. Би яагаад Стэнфордын сургуулийг техник, технологи, шинжилгээ ухааны чиглэлээр мөнгөтэй гэж яриад байна вэ гэхээр тэр чиглэлээр Стэнфорд тэргүүлдэг байхгүй юу? Инженер болъё гэж бодож байгаа, шинжилгээ ухааны чиглэлээр явъя гэж бодож байгаа бол Стэнфорд бараг 100% оюутнуудаа өгсөн ч мөнгөтэй. Тийм л мөнгөтэй сургууль байхгүй юу? Харвард бол улс төрийн чиглэлээр шалгараад Харвардд тэнцэж чаддаг юм бол 100% мөнгө өгдөг л байхгүй юу? Хүмүүс элбэг дорж даргаыг бараг л улсаас мөнгө хулгайлж аваад Харвардаас сурцсан гэж жишээлбэл яриад байдаг л та. Тэр шиг инээдэм юм байхгүй л дээ. Харвард чинь улс төрийн чиглэлээр хүрээд ирсэн хүмүүстэй хангалттай өгөх мөнгөтэй улс төрийн чиглэлээр тэргүүлдэг сургууль байхгүй юу? За мөн баян төгсөгчтэй сургууль байна. Та нар их том тэрбумтон баячуудыг та нар их бас судлах нь байна шүү дээ. За жишээлбэл Apple гэдэг компани захирал Стивен Джобс гэж нэг хүн байна. За тэгэл Apple компани захирал Стивен Джобс бол Стэнфордын сургуульд төгссөн байхгүй юу? Google-ийн захирал бол Google-ийн хоёр үүсгэн байгуулагч хоёулаа Стэнфордын сургуульд төгссөн. Yahoo-гийн үүсгэн байгуулагчид бүгдээрээ Стэнфордын сургуульд төгссөн. Тэгэхээр юу гэж харагдаж байна? Компьютер, интернетийн хайлт гэл энэ системийн аваргууд нь дандаа Стэнфордын сургуульд төгссөн байгааз. Тэгэхээр энэ нөхдүүд чинь яадгүй гэхээр эргээ сургуульдаа юугаа өгдөг? Мөнгөө өстө хангалттай өгдөг. Тийм л хүмүүс байхгүй юу? Тэгэхээр зэрэг интернет, компьютер, график, юу гэдгийг програмчлал ийм чиглэлээр явъя гэж бодож байгаа бол хаашаа явал дээр байна вэ? Стэнфорд явал дээр байна тийм үү? Сургуулиас сурталчилдаг мөнгө гэж бас байдаг. Спортын тэмцээний аварга юу ч гэдгийг. За жишээлбэл Техасын их сургууль гэж. Техас гэж нэг мундаг том мууж улс байна л да өмнөдийн. Тэр нөхдүүд бол хөл бөмбөгөөрөө бол Америкт бол бүх хүнийг л айлгадаг ийм хөл бөмбөгийн багтай. Гэхдээ тэр нь манай өсгөлдөг хөл бөмбөг биш. Америк хөл бөмбөг яриад байна л та. Тэгэхээр зэрэг бидний чаддаг спорт, бидний чаддаг сакс центрээр жишээлбэл би амар сайн сакс тоглодог залуу байлаа гэх юм бол хаашаа өргөдлөө гарах вэ гэвэл Канзасын их сургууль. Янз янзын тийм саксныхаа тэмцээний олон рейтинг нь гараад ирдэг л дээ. Тэрүүгээрээ тэр нэгдүгээр, тэрүүгээр тэр хоёрдугаарт явж гэнэ гэдэг. Тэр нэгдүгээрт явж байгаа Канзасын их сургууль саксаараа нэгдүгээрт явж байна гэдэг рейтинг харагдана гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр саксандаа зориулж маш их мөнгө авдаг гэсэн үг. Ер нь мөнгөтэй сургуулиуд тухайн чиглэлээр мөнгийг аягүй сайн олж чадсан сургуулиуд л амжилт гаргадаг юм байлаа. Ерөөсөө мөнгө тэр оруулсан хөрөнгө оруулалт юу хоёр нь бол яг тэнцэж байдаг л да. Тийм учраас хэрвээ мөнгө сайтай сургуульд орё гэж бодож байгаа бол өөрийнхөө урлаг спортынхаа авьяасын дагуу бас хайх хэрэгтэй. За мөн улсаас байнга ивент итгэгддэг сургуулиуд бол мөнгөтэй байдаг. Улсын сургуулиуд гэсэн үг. Тийм учраас ямар нэгэн сургууль дээр нь State University, California State ч гэдэг юм уу, эсвэл University of California энтер ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү муж улсын нэртэй сургуулиуд бол улсын сургуулиуд гэсэн үг. Муж улсын нэртэй ийм улсын сургуулиудад улсын мөнгө гэж байгаа гэсэн үг. За улсын мөнгөний бол мэдээж хэрэг 99% нь бараг тэр Америкийн дотоодынхоо оюутнуудад зарцуулагдчихдаг. Гэхдээ бодлогоор жишээлбэл би түрүү ярьжсэн Канзасын их сургууль гэдэг манай хүүгийн Канзасын их сургууль бол улсын сургууль. Тэгсэн мөртлөө тэнд яагаад гадаадынхан зориулсан мөнгө байж байгаа вэ гэхээр улсынх нь бодлогоор өөрсдөө гадаад харилцаа сайтай болох ийм зорилгоор мөнгөний өгсөн байж байгаа. Тэгэхээр зэрэг ийм сургуулиудад бас мөнгө байж байгаа. За мөн өв хөрөнгө ихтэй сургуулиуд endowment гэж ярьдаг. Өв хөрөнгө ихтэй сургуулиуд бол маш их мөнгөтэй байдаг. За өв хөрөнгө ихтэй сургуулиуд нь ихэвчлэн Harvard, Stanford, Yale, Princeton гэл ингээл том юм нэртэй сургуулиуд бол маш их өв хөрөнгөтэй байдаг. Нэг тэгж нэрд гараагүй сургуулиуд бол маш их бага өв хөрөнгөтэй байдаг. Хэдүүлээ интернетээс авсан нэг хэд хэдэн хуудсан дээр хайлт хийхийг харуулъя гэж байгаа. За жишээлбэл хамгийн түрүүнд бид нар тэтгэлэгтэй хөтөлбөрөө хаяа. За энийг хамгийн түрүүнд бид нар Google-ээр хайнаа. За жишээлбэл би энд нэлээд тийм орчин үеийн модонд орж байгаа сайн мэргэжлийг бичиж л та. Biotechnology гэж байна. Биотехнологи гэдэг тийм үү?
biotechnology гэдэг таслал тавиад undergraduate program гэдэг тийм ээ бакалаврын програм гэсэн үг шүү дээ. Undergraduate program гэдэг USA гэдэг ингээ хаяа гэсэн үг. За ингээ хаагаад enter дарлаа. Тэнгүүд ийм гарч ирж байгаа. За энэ бол зөндөө их юм гарч ирж байгаа юм л та. За энэ гарч ирж байгаа дотор би зүгээр та нарт харуулах зорилгоор хамгийн нэгдүгээрт гарч ирж байгаа энэ сургууль руу орсон юм. За Rutgers Cook College гэдэг энэ сургуулийн biotechnology гэдэг undergraduate program гэж гарч ирж байна. Ороход ийм гарч ирж байгаа. Ерөөсө програмын танилцуулга гэдэг ийм гарч ирж байгаа. Program descriptions гэх тийм үү. За энэ програмын танилцуулгын дотроос бид нар бол за би хамгийн эхлээд мөнгө байна уугүй гэдгийг харж байгаа. За энэ жишээлбэл хамгийн нэр дээлт нь home, information, academics гэх ингээл юмнууд байж байна. Энэ юмнууд руу ингээд сэмэрхэн орж үзнэ. А мөн бас хажуу талд нь нөхдөөд ч байж штэ тийм ээ хажуу талд нэг цонх байж байна. Энэ хажуу талд байгаа цонхон дотор одоо санхүүгийн тусалцаа гэдэг үгийг л бид нар хайж байгаа. Financial aid гэдэг үг байна уугүй. Тэгсэн энд ингээ хараадсан чинь байхгүй байгаа байхгүй юу? Байхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр энэ сургуульд biotechnology-гаар явах юм бол өөрөө мөнгө олох юм байна л гэсэн үг. Энд сайн ингээ бэлэн мөнгө харагдахгүй байгаа учраас би энэ чинээсээ гарчиж байгаа. Гараад би юу руу орж ийнэ вэ гэхээр хамгийн тэр дээдлэлт нь нөгөө мэддэг сургуулийнхаа веб хаягийг бичиж байгаа. Дээдлэлт нь одоо хамгийн тэр хайлтын тэр дээдлийнхэн браузерынхаа хайлтан дээр stanford.edu гэдэг ингээд Stanford-ыг сургууль мэддэг сургууль руугаа орлоо. За энэ дотор Stanford-ыг сургууль дотор хамгийн сонин бидний одоо хамгийн түрүүнд харах чинь Stanford бол мөнгөтэй сургууль бид нар мэдж байгаа. Мөнгөтэй сургууль. Энэ мөнгөтэй сургууль руу ороход хамгийн түрүүнд бид нар мөнгөтэй одоо хөтөлбөрийг л олж орох хэрэгтэй шүү дээ. Мөнгөтэй сургууль дотор мөнгөтэй хөтөлбөрийг. За хамгийн түрүүнд энэ academic program гэдэг юм байна. За энэ рүү ороход дөнгөж энэ дээр хөнгөн дарангууд хажуугаар нэг арчигнууд гараад ирж байгаа шүү дээ тийм үү? Энэ арчиг дотор бид нар departments гэдэг юм руу орж байгаа. Departments гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр факультетууд гэсэн. Альва хөтөлбөр бол ямар нэгэн факультет дотор л байдаг. За ингээд зэрэг академик факультетийн захиалгууд нь гараад байна. Зөндөө энэ доошоо их урталтай. Бүхэл чиглэлээр одоо янз янзын чиглэлээр одоо нөгөө мөрөөдлийн юунууд байж байгаа. За нөгөө biotechnology гэдэг нөгөө биотехнологи би хайж байгаа шүү дээ. Тэгсэн яг bio гэдэг хэсэг дээр biochemistry гэж байна. Биохим гэж байна тийм үү? Тэгсэн мэтлээ биотехнологи гэж байхгүй байна. Тэгсэн мэтлээ biological sciences гэж байна. Bioengineering гэж байна. За тэгэл яг bioengineer нь ойролцоо байж магадгүй гэж бодоод би bioengineer рүү орчихгүй юу? За орсон чинь ингээд эдний вебсайт нэгэд ийм гараад ирж байгаа хөтөлбөрийн вебсайт. Bioengineering та манай Stanford-оос сурах гэж бодож байгаа бол манад PhD програм байна, Master of Science програм байна. Тэгээд Co-term гэж байгаа. Bachelor of Science, Master of Science гэд хамтарч хийдэг ийм юу байна гэж байна. Хамтарч хийдэг ийм програм байна. За ингээд ийм хамтарч хийдэг medical doctor PhD програм хамтарч хийдэг ийм програм байна гэд ингэж байгаа. Education гэдэг хэсэг рүү ороход юу энэ одоо хөтөлбөрөөр ямар зэрэг авах вэ гэдгийг ингээ гараад ирж байгаа. За ингээ би энэ чэнээсээ энд нэг ийм гоё үг байгаа байхгүй юу? Education гэдэг дотор ороход програмуудынх нь одоо зэргүүдийнх нь нэр байжсэн хамгийн доотлолт нь тэр financial aid гэж байж байгаа байхгүй юу? Санхүүгийн тусалцаа гэдэг. Энийг л бид нар хайж байгаа шүү дээ. Санхүүгийн тусалцаагаа өгдөг юм уу юу гэдгийг л харах гэж. За financial aid гэдэг ийм хөснөгт байж байгаа учраас энэ лүү н орлоо. Орсон чинь ингэж гардыг байна. Инженерийн сургууль одоо ангаахын дээд хоёрын хамтарсан fellowship гэж байж байна. Өөрөөр хэлбэл нөгөө нэг эмч хүнийг инженер болгодог, инженер хүнийг эмч болгодог энэ хөтөлбөр нь хамтарсан ийм мөнгө байж байна. За бас ингээд дадлага хийх грант гэдэг ийм мөнгө байж байна. Stanford Graduate Fellowship гэх тийм ээ. Graduate degree Stanford-д эзэмшихийг хүсэж байгаа бол тэрэнд зориулсан fellowship байж байна. Гаднаас авах fellowship байж байна. Өөрөөр хэлбэл энэ лөө орох юм бол маш их мөнгөтэй ийм ажил гарч ирээд байгаа шүү дээ тийм үү? Тэгэхээр зэрэг би одоо бакалаврын зэрэгтэй хүмүүст мөнгө байд юм уу гэдэг ингээ хайж байгаа. За тэгэхээр зэрэг энд ингээд инженер болох гэж байгаа, судлаач болох гэж байгаа, цаашаага ингээд компани байгуулах гэж байгаа хүмүүст жишээлбэл хэлэхэд одоо undergraduate юм уу тийм үү бакалаврын зэрэг авахдаа engineering энэ янз янзын ийм гой нэрнүүд чинь chemical engineering, civil and environmental engineering гэдэг ийм гой ийм үгнүүд чинь ихэвчлэн undergraduate-ууд нь байхгүй эсвэл master эсвэл PhD болоод явцдаг юм байлээ. Тийм учраас sciences гэдэг үгтэй хайлтыг хийхэд undergraduate програм бол баталгаатай олдож байгаа юм л да. Тэгэхээр нөгөө биотехнологитой чинь хамгийн ойрхон
Уг нь энэ biological sciences гэж байна. За би биологийн шинжилгээ ухааныг судлая. Тэгэхээр энэ факультетийнх нь юу н гараад ирж байна? Вебсайт нь гараад ирж байна. За ийшээгээ би орлоо. Degree program гэдэг рүү н орлоо. Тэгэнгүүт чинь undergraduate major гэдэг ингээ гараад ирж байгаа. За major гэсэн юм руу бид нар орно шүү. За яагаад гэвэл minor гэсэн юм бол мөнгө minor гэдэг юмар мөнгө олдоггүй. Ерөөсөө үндсэн мэрэгжил чинь major гэж явж байгаа. Туслах мэрэгжил чинь minor гэж явж байгаа. Тэгэхээр ихэнх мөнгнүүд бол үндсэн мэрэгжил олоход зориулсан мөнгнүүд байдаг учраас мөнгө хайж байгаа юм бол major гэдгийг дагаж явах хэрэгтэй. За ингээ undergraduate major гэдэг рүү н орлоо. Тэгсэн чинь ингээд undergraduate admissions нь ийм юм байна гэснээр энэ дотор нэгээд үзэхэд хэрвээ та одоо undergraduate-д орох гэж байгаа бол тэр төв одоо албар руу хандна уу гэдэг ингээд линк өгсөн байна. Тэр линкийг дагаад ийш орохоор төв одоо вебсайт нь гараад ирж байгаа. Одоо undergraduate эсэлтийг авдаг төв вебсайт нь гараад ирж байна. Энэ төв вебсайт дотор нь нөгөө нэг жинхэнэ financial aid at Stanford гэдэг үг чинь байж байгаа байхгүй. Тэр сүүлээсээ 2 дахь гарчгна. За ингээд энэ financial aid гэдэг дотор нэгээд тайлбар нь байж байгаа. Тэгээ financial aid office website гэдэг линк нь байж байна. За энэ линк рүү ингээд ороход ингээд нөгөө маягтууд нь байж байна. За манайхаас юу аавь гэж бодож байгаа бол мөнгөнд тэтгэлэг аавь гэж бодоод ийм маягтуудыг бүглэнэ үү, ийм асуултуудыг хариулна гэдэг. Эцэг эхийн бүглэх маягт, оюутны бүглэх маягт гэдэг янз янзын юмнууд гараад ирнэ. За өнөөдөр ингээд ороход доор ингээд би ингээд доошоо явснараа танах үзэж байгаа. Энд чинь ингээд энэ цэнхэр хуудас нэлээ ингээд доошоо явж байна л та. Ингээд доошоо явж байгаа тэр доор International Student Financial Aid Application Form гэдэг байж. За International Financial Aid Application Form руу орлоо гэхэд ингээд энэ форм нь ингээд PDF файл ингээд гараад ирж байгаа. Яаж харагдаж байна? 2008-аас 2009 онд Стэнфордыг сургууль сурах гэж байгаа оюутнуудад өөх international тийм ээ гадаадын оюутнуудын санхүүгийн тусалцааны маягтаа гэдэг ингээд гараад ирж байгаа. Санхүүгийн тусалцаа үзүүлэх өргөдлийн маягт. Одоо ингээд бараг л ингээд зүгээр шуу юу бөглөчмөр харагдаж байгаа үстэй тийм үү? За ингээд та бүхэн юу хараад бөглөөрөө. За ингээд энэ бол үндсэн тэтгэлгийг өгдөг арга. Саяхан одоо тэр сургуулаас олдог мөнгө. Сургуулаасаа мөнгөтэй хөтөлбөрөөс ингэж тэтгэлэг олно гэдэг чинь чи сургалтынхаа төлбөрийг л олно гэсэн үг. Хамгийн дээд нь чи 100% тэтгэлэг олдно. Хамгийн доод нь одоо 30% чамаагүй, $10,000 чамаагүй. Юу л одоо өгөн тэр сургууль юу л өгөн тэрийг л олно. Өөрөөр хэлбэл чи үндсэн тэтгэлгээ сургуулаасаа оллоо. Үндсэн тэтгэлгээ сургуулаасаа олсны дараагаар нэмэлт тэтгэлгнүүдийг хайхгүй бол тэр чинь хүрэхгүй ээ. Хоолны чинь мөнгөнд хүрэхгүй, байрны чинь мөнгөнд хүрэхгүй. Ингээ нэмэлт тэтгэлэг хайхад бол маш их цаг зарцуулах хэрэгтэй болно. За нэмэлт тэтгэлгийг хайдаг нэг юм вебсайт байна. www.fastweb.com гэдэг. За энэ бол Америкийн оюутнуудын маш их хэрэглэдэг вебсайт. Энэ рүү одоо бүртгэж ордгийн. Одоо ингээд шинээр одоо энийг улаанаар ингээ хөндлөн шинээр орё гэж бодож байгаа бол бүртгээ гэдэг. Энэ дээр бүртгүүлээ гэж байна. За ингээ бүртгэж би үзүүлсэн. Scholarship надад хэрэгтэй гэдэг. За ингээд дотгош нь би ингээд зүгээр нэг оюутны нэр дээр энэ fast web-ийг бүгэлж үзсэн юм. Та нар аяндаа ингээд энэ fast web руу орохоор ингээд асуултуудад ингээд хариулна. За юм. Ингээд асуултууданд хариулаад тэр асуултууданд хариулахлаар зэрэг хамгийн сүүлд юу гарч ирэх вэ гэхээр ийм юм гарч ирдэг юм. Энэ бол жишээлбэл одоо 58 scholarship-ны жагсаалт чамд тохируулж оллоо гэдэг ингээд гараад ирж байгаа. Тэр уралдаатайгаа тэр асуултууд болохоор чи ямар сургууль сонирхдаггүй, ямар мэрэгжил сонирхдаггүй, юунд дуртай, ямар сургуульд сурахыг хүсдэггүй, яг аль хавьяас сурахыг хүсдэггүй энэ гэл янз янзын тийм асуултууд асууж аваад тэгээ чамд тохирсон вебсайтнууд ийм тэтгэлгнүүд байна гэдэг ингээд тэтгэлгнүүдийн жагсаалт ингээд гаргаад ирж байгаа. Ийм тэтгэлэгний жагсаалтаас Стэнфордын сургуульд явахдаа би $6,000 олсон. Зарим оюутнууд, Америкийн оюутнууд бол ерөөсөө 10,000, 20,000-аар нь олдгийг. Яагаад тэгэхээр тэд нар болохоор илүү одоо өргөдлөө зөв бичих, илүү туршлагатай байдаг учраас энэ fast web дотроос маш их мөнгө олдог. За ингээд гарчаад дахиад буцаж орохдоо тэр бүртгүүлсэн вебсайт хаяг маяга мартахгүй байжгаад, пассворд нь тэрэ мартахгүй байжгаад эргээд тэр луг ингээд ордох юм л да. За одоо ингээд мөнгөө бид нар одоо нэмэлт мөнгө ер нь гадна талаас олох мөнгийг бол нэлээд ярьлаа. Бас дотооддоосоо мөнгө олох хэрэгтэй. Дотоодоосоо мөнгө олохдоо жишээлбэл
Хэрвээ та нар одоо байгаль орчны чиглэлээр явж байгаа бол байгаль орчны яамд өргөдөл гаргаад надад нэг би үндсэн тэтгэлгээ олчлоо, нэмэлт тэтгэлэг тэдэг олчлоо, дахиад $1,000 дутуу байна. Юу яаж өгөөч ээ? Туслана уу энэ гээд өргөдөл мөрөл гаргадаг тийм байдаг шүү дээ. Жишээлбэл эцэг хийхээ ажилдаг газраас ч гэдэг юм уу, янз янзын байдлаар дотоодосоо 1000-ыг 1000 гэхгүй, 2000-ыг 2000 гэхгүй, мөнгийг бас дотоодосоо ингээд 5 жилийн хугацаанд сурж авах хугацаанд мөн жил болгон ийм тэтгэлгээр надад туслаач ээ гэд жишээлбэл хандаж болдог. За одоо манай Спирт Бал Бурам Голомт банкныхын жишээлбэл бас тэтгэлэг өгдөг юм байлаа. Тэгээ янз янзын байгууллагууд одоо оюутнуудад тэтгэлэг өгдөг болж байгаа юм байлаа. Тэр нөхдүүдийг бас багч гисэн гадаадад явж байгаа оюутнуудад өгөөч энэ гэж бас би эргэж ирээд ажиллана энэ гэд ингээд юутай байх хэрэгтэй. За тэгэд мөнгийг хамгийн гол нь чамд өгнө шүү дээ. Мөнгийг бол ерөнхийдөө ингээд нэг 10 хүүхдийн дунд тэгээд ингээд өгөхгүй шүү дээ. Ганцхан хувь хүнд өгнө. Тэгэхээр зэрэг тэр хувь хүнийг одоо яг нүдээ олж өгөхийг л одоо тэд нар маш их хүсэж байдаг. Тийм учраас чи хэн бэ гэдэг асуултыг бол тэд нар бол байнга тавьж байдаг. Стэнфордын их сургуульд ирсэн 100 өргөдөл тутмын 90 буцаж байгаа шүү дээ. 90 буцаад 10-д нь л мөнгө өгж байгаа. Харвардын их сургуульд ирсэн өргөдөл тутмын 11-д нь мөнгө өгөөд 89-ийг буцааж байгаа. Зарим сургуулиудад бүр 5-6 хүүхдэд өргөдөл өгөөд 95-ыг буцааж байгаа. Өөрөөр хэлбэл тэр буцахгүй чи гэдэг хүний нүдэнд торж үлдэхэл хэрэгтэй байна л да, тийм үү? Тэгэхээр зэрэг өргөдөл өгж байгаа тэр сургуулиудаа тэр олон одоо өргөдөл гаргасан хүмүүс дотроос торж үлдэхийн тулд өөрийгөө аягуулсаа ойлгуулах хэрэгтэй. Тэгэхээр тэр мөнгө авч байгаа азтай 3 хүний тоонд орохын тулд би үнэхээр өөрийгөө тайлбарлах хэрэгтэй. Үнэхээр өөрийгөө бусд тэр 97 хүнээс арай л жоохон хэрэгтэй хүн байна да гэж бодуулах хэрэгтэй гэдэг чинь маш их одоо том шалгуур байдаг. Тийм учраас өөрийгөө ойлгуулах гэж нэг чухал асуудал байгаа. За энэ дээр бол өөрийгөө ойлгуулахдаа чи ямар зориг мөрөөдөлтэй вэ гэдгийг хамгийн түрүүнд тайлбарладаг. Ерөөсө чиний хэдэн настай ямар одоо арьс өнгөтэй, эрэгтэй эмэгтэй тэрэнд нэг чухал биш. Чи юу хийх гээд байгаа, ирээдүйд юу хийх гээд байгаа гэдг нь л аягүй чухал байдаг. Тийм учраас ойрын 2 жил би юу хийх вэ? 5 жилийн дараа би ямар үр дүнд хүрэх вэ? 10 жилийн дараа би яах вэ? Жишээлбэл би 2006 онд Yale-ийн сургуульд өргөдөл гаргахдаа би 2008 оны сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаа. Би чадвал улсын хурлын гишүүн болох бодолтой байна гэж бүр одоо нэрлэлгүй бичиж байгаа байхгүй. Тэгэхээр чин одоо өөрийнхөө зорилгыг тэгж нэрлэлгүй бичснээр энэ хүн тусалчих юм бол энэ хүн одоо арай зөв улс төр хийх юм болов өнтер гэж бодож надад туслаад байна шүү дээ. За мөн цаашдаа өөрийнхөө одоо нөөц хүч чадал чансаагаа бол бичиж чаддаг байх хэрэгтэй. Жишээлбэл би тийм хэл мэднэ, ийм сурлагын амжилт гаргасан, ийм ажлын туршлагатай. Энэ бол дандаа чиний одоо хүчтэй талууд болж явдаг. За мөн сул талаа хүмүүс бичих ёстой. Ямар сул талтай вэ гэж яг асуудгийг. Чамд одоо сул тал байна уу гэж. Ихэнх хүмүүс сул талаа яаж тайлбарлахаа мэдэхгүй байжгаад бусдаас ялгарх шансаа алдчихдаг юм байна. Тэгэхээр бусдаас ялгарх шансаа энэ сул тал гэдэг дээр их ашигладаг байх хэрэгтэй л дээ. Жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүн байлаач гэж бодъё л та. Тэгэхэд би бол тийм амжилт гаргасан, ийм амжилт гаргасан. Хэдийгээр миний хувьд жишээлбэл би хэл ярианы согогтой, одоо нүдний харааны согогтой ийм байсан боловч би ингэж хичээж би ийм үр дүнд хүрч чадсан гэд. Тэгэж нэг айтайхан ингэ биччихдэг. Тэгээ сул талаа ингээд эвтэйхэн давуу тал болгоод ингэ гаргаж болдог. За мөн одоо чамайг сонирхож байгаа хамгийн их сонирхож байгаа асуулт нь чи юунд санаа зовдөг вэ гэж асуудаг юм. Би юунд хамгийн их санаа зовдөг юм? Өнөөхөл нөгөө дэлхийн нийтийн тулгымдсан асуудлуудын жагсаалтанд чиний санаа зовдөг юм байна уугүй гэдгийг чамаас асуугаад байна шүү дээ. Би нөгөө дээр хэлсэн шүү дээ. Ядуурл гэж байна, усны асуудал гэж байна, доох мохын асуудал гэж байна, дэлхийн нийтийн асуудал, тэр энергийн асуудал гэж зөндөө юм гарч ирээд байна гэж. Тэр дэлхийн нийтийн хүмүүсийн санаа зовж байгаа юмд чи санаа зовж байгааг үгүй гэдгийг л асууж байгаа. Тэгэхээр зэрэг мөн одоо юуг өөрчлөх юмсан гэж боддог бай, юуг өөрчилж чадна гэж итгэдэг бай. Чи хэрвээ бусдад нөлөө үзүүлж чаддгүй, орчин тойрноо өөрчилж чадахгүй бол чамд мөнгө өгөхөд бас тийм ч ашигтай биш шүү дээ. Ганцхан юм сураад өнгөрнө, тэгэл тэрүүгээрээ дуусчих гээд байдаг. Тийм учраас би бусдад нөлөө болох чадвартай гэдгийг бас харуулах хэрэгтэй болдог. За мөн тэгээд чи юугаараа бахархдаг уу, юугаараа гимшдэг вэ энэ гэдэг чинь бас дандаа чамайг тодорхойлох асуудлууд байдаг. Юугаар чи бусдад тусалж чадах уу? Бусдаас юу сурахыг хүсдэг вэ гэдэг. Ийм энгийн асуултуудад ерөөсөө хариулж мэдэхгүй, хариулж бодож үзээгүй ийм байжгаад манайхан дандаа дутуу хариулдаг, эсвэл буруу хариулдаг. Тэрнээсээ болоод хажуу талаас нь жишээлбэл Оросоос өөр нэг оюутныг авчих жишээтэй. Энэ одоо өөрийнхөө одоо энэ чадваруудыг, өөрийнхөө одоо энэ талуудыг илэрхийлж сурах хэрэгтэй.
нэгэнт Монголоос нэг оюутныг авсныг тэрнийг бас сайн ашиглаад авъя гэж бодно. Тэгэхээр чи сургуульд юугаар ашигтай вэ гэдгийг бас өргөдөлтөд тусгаж өгөх хэрэгтэй. За чи хамгийн түрүүнд юугаар ашигтай байдаг вэ гэхээр Монголоос очиж байгаа юм бол юмыг одоо Монгол өнцгөөс харнаа. Юмыг өөр өнцгөөс харна. Тийм учраас чи шийдлийг өөрөөр гаргана, асуултыг өөрөөр тавина. Би та нарт ганц жишээ хэлье л да. Yale-ийн сургууль дээр шашин хоорондын үйл ойлголцлын асуудлыг хичээл явж байгаа байхгүй юу? Ингээд Библийн судрын тухай одоо лалын шашинтнууд шал өөр юм яриад, христийн шашинтнууд шал өөр юм яриад ангиар нэг юм маргаан болчихгүй юу? Ангиар нэг юм маргаан болсон чинь ингээд нэгэнт одоо семинарын үеэр оюутан болгон нэг юм хэлэх эрхтэйгээс хойш би ингээ гараа өргөж байгаа юм л да. Тэгээ гараа өргөд наад Библи гэдэг номыг чи хэн бичсэн юм бэ гэж асуучихгүй юу? Тэгсэн чинь ингээ ангиар нэг хидл инээлж байгаа юм л да. Библи гэдэг номыг хэн бичсэн юм бэ гэж асууна гэдэг чинь манай ангийнхан юу гэж намайг дараа нь шоолсон бэ гэсэн чинь бид нар номны хуудсан дотор орчоод маргалдаадсэн чинь оюнгөр номыг хааснаа ингээд номын шүгэн дээр гаргаад тавьчлаа гэд тэгж шоолж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар юмыг тэгж арай өөр биднэрт одоо хамаатай өнцгөөс харж байгаа. Тэр өөрөөсөө хамаатай өнцгөөс юмыг хардаг энэ одоо чанараа алдахгүй байхын тулд Монголыгоо явахаас өмнө их сайн судал. Монгол гэдэг орноо мэдхгүйгээр, Монгол гэдэг соёлоо мэдхгүйгээр ер нь Монголынхаа өнцгөөс юмыг харж чадахгүйгээр тэр ангид чи очиод хэрэгтэй байж бас чадахгүй. Тийм учраас тэнд очиод чи маш их хэрэгтэй байхын тулд чи Монгол гэдэг амьдралаар амьдрсан гэдгийг чи өргөдөл дээр бичих хэрэгтэй байхгүй. Миний өргөдөл дээр намайг одоо хамгийн хөөдөн татдаг жишээнүүд юу байсан бэ гэхээр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн одоо 10 жилийн турш зуныхаа амралтыг хөдөө мал дээр өнгөрөөсөн гэдэг үг маань маш их намайг хөөдөн татдаг байсан. Би нүүдэлчин малчны амьдралыг маш сайн мэднэ. Тэр чин зүгээр би ширээний ардхан мэддэг хүн биш, тэнд очиод бас амьдрал мэддэг хүн болчиход байна шүү дээ. Тийм учраас та нар тэр гоё жишээнүүдийг бол жишээлбэл оруулж ингэж нэмэр чимэг болж явах хэрэгтэй. За мөн та нар бол бас асуудал шийдэгдээгүй газраас ирж байгаа учраас сургуулийн нөлөөгөөр одоо амжилт гаргалаа гэхэд тэр чинь ил харагдана гэж сургууль бол тооцдог. Ямар ч хүн нэр төрөнд дуртай байдагтай адилхан ямар ч сургууль нэр төрөнд дуртай байдаг. Тэгэхээр тэр сургуулийнхаа нэр төрийн төлөө чи юм хийж чадах хүн гэдгийг харуулах гэдэг шүү дээ. Жишээлбэл одоо бусад улс оронд цөмийн энергийг ашиглах уу, нарны энерги яаж ашиглах уу, одоо жишээл улс төрөгчийн одоо юутай улс төрөгчөөр ажилладаг машин хийх үү гэдэг том асуудал ярьж хахад манай Хөвсгөл аймгийн Түнэл сумын дотор байрны яаж нэг хэдэн төлөөгээ одоо тийм сажилж авч сургуулийнхаа хашаанд үхэр тэргээр буулгаад пара одоо халаах вэ гэж тэгжэл бодож байгаа шүү дээ. Тэгэхээр бидний асуудал бол энд бүр нүүрснээс доод шатанд явж штэ. Нүүрсж байхгүй бүр төлөөгээ төлөөд модоо устгаад бүр айгүй айхтар шатанд явж байгаа байхгүй. Бидний одоо жишээлбэл хөдөөний жишээл зарим амьдрал. Тэр амьдрал дундаас ирсэн хүн бол маш ашигтай нэр дэвшигч болж байгаа. Тэнд одоо өргөдөл гаргахч болж байгаа. Манай суманд манай сургуулийг халаах гэж биднийг 10 жилийн боловсралтай болгох гэж нэг жилд дунджаар 1200 мод унгаадаг гэд ингэ биччихлээ гэж бодъё. Зүрх өвдмөр сонсогдож байгаа юм. Ийм зүрх өвдмөр асуудал шийдэгдэггүй газраас ирсэн хүн яаж одоо тийм байгаль орчны чиглэлээр сураад яаж одоо эрчим хүчний чиглэлээр сурлаа гэхэд яаж очоод тэр нийгмийг бүрэн өөрчилж чадах вэ гэдг нь ингээд шууд харагдаад эхэлдэг. Тэгэхээр альва нэг юм ингээд үндсээр нь өөрчилж чадах хүнийг тэд нар сурахыг маш хичээдэг. Тийм хүмүүсийг сургаад тэр хүнд тэрийг ийм болголоо гэж одоо тэр сургууль гайхуулахыг хүсдэг л дээ. Тэгэхээр зэрэг манай Стэнфордыг төгссөн тэр оюутан тэнд очиод тим гавьяа байгуулчих гэж л гайхуулах дуртай шүү дээ. Тийм учраас чи асуудал шийдэгдээгүй газраас ирж байгаа тусмаа чи их сонин хүн байдаг л да. Тийм учраас та нар инженерийн чиглэлээр яв гэж бодож бол чиний сурч байгаа чиглэлээр ямар асуудал Монголд шийдэгдээгүй байна гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. За мөн оюутнууд багш нарт та нар одоо танин мэдгүй ач холбогдолтой хүмүүс болж очдог. Монгол гэдэг орныг Америкийн оюутнууд чинь Монгол яг хаана гэдгийг мэддэггүй шүү дээ. Чи яг Африкийн яг аль хаваас ирсэн бэ л гэж асуучих гээл ахын хоолгүй. Яалтчгүй Аз царайтан болохоор Монгол чи одоо Оросынх уу, Монголынх уу ч гэж магадгүй. Гомдмоор юм их асуу. Тэрэнд бол гомдоод хэрэггүй шүү дээ. Харин ч давуу байдал болох хэрэгтэй. Яаж давуу байдал болох хэрэгтэй вэ гэхээр Монгол гэдэг орныг хүмүүс бараг мэддэггүй. Би танаа сургуульд очиод би танаа хөтөлбөрт очих юм бол Монгол орны соёлын тухай ярьж өгч болно, амьдралын тухай ярьж өгч болно. Судалгаандаа би Монголын жишээг их өргөн ашиглана гэж бичих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр зэрэг та нар одоо Монгол гэдэг орныг тэнд таниулахад их ач холбогдолтой. За мөн хөгжиж байгаа орнуудад туслахыг бол альва тийм хөгжингүй орноохон хүсэж байгаа. За жишээлбэл Америкчууд бол Монголыг одоо ардчлалыг хөгжүүлж байгаа их сайн орн одоо Монгол туслах юмсан гэж боддог. Америкчууд бол маш их олон байдаг. Азад байгаа бол юу ардчлалын одоо арал одоо эрхчлөөний арал гэдэг байгаа шүү дээ.
Азад байгаа нь эрх чөлөөний арал, Азад байгаа нь ардчлалын ганц амжилтыг бид нар унтраачихгүй шиг дэмжих юмсан гэж боддог арчил тайртай Америкчууд зөндөө байна. Тийм учраас та нар тэнд өргөдлөө гаргаснараа, та нар тэнд чанартай одоо өөрийгөө танилцуулснараа тэдний тэр Монгол туслах юмсан гэж хүсэлт нь та нар туслаад өгч байгаа юм л да. Тийм учраас та нараар далимдуулаад тэд нар Монгол тусалж байгаадаа үнэхээр баяртай байх болно. Мөн цаашаа бизнес эрхлэе гэж бодож байгаа хүмүүс бол Монголд нэг хамтрагчтай болох юм байна. Монголд хөлтэй болох юм байна. Компани Монголд өргөжүүлэх юм бол өөрийн хүнтэй болох юм байна гэх мэтэр бизнес талаасаа бас сэтгэдэг. За инхээр зэрэг бид нар одоо өөрийгөө одоо хүнд хэрэгтэй мөн одоо хүчтэй тийм ээ амжилт гарах боломжтой ийм байдлаар одоо өөрийгөө харуулах хэрэгтэй болно. Өргөдлөө гаргана. Тэгэхээр өөрийгөө яаж илэрхийлэх вэ гэж нэг юм юу гарч ирж байгаа. Асуудал гарч ирж байгаа. За хамгийн түрүүнд бид нар өөрийгөө магтмаар болоод ирж байгаа шүү дээ. За хэвээ би ийм мундаг гэж магтмаар болоод ирж байгаа. За магтахдаа маш ухаантай магтнаа. Өөрийгөө тэмдэг нэр оролцуулахгүй магтах хэрэгтэй. Би бол мундаг хүн, би бол сайн хүн, би бол чадaltaй хүн гэдэг үгийг ерөөсөө хэрэгжилж болохгүй. Үнэхээр бид нар өөрийгөө тэмдэг нэрээр магтах эрх байхгүй. Харин бид нар өөрийгөө магтах гэж бодож бол айгүй сайхан факт тавьж өгөх хэрэгтэй л дээ. Жишээлбэл би олимпиадын аврах хүн гэж бичлээ гэж бодъё. Тэгэхээр чинь би бол аврах хүн гэж өчгөд бол айгүй хүнд байдаг байхгүй. Цаанаасаа бол уншихад бас тийм тохиромжтой биш. Тийм учраас энийг яаж өчтгөө гэхээр би бол математик сонирхолтой. Тэгтээ манай хичээл дээр бол математикийн бодлогоодыг бол нэлээд стандарт хэлбэрээр заадаг. Сонирхолтой тийм стандарт бос бодлогыг одоо олж бодож тийм одоо бодлогон дээр одоо өөрийгөө илүү дадлагжуулахын тулд би энд тэнд зарлагдсан олимпиадуудад оролцох дуртай. Тэгээ би би нэг сүүлийн үед нэг 10 хэдэн олимпиадад оролцсон. За лав 3 олимпиадаас нь би медаль авч чадсан ч гэдэг юм уу те. Ингээ өччлээ гэж бодъё. Тэгэнгүүт тэр хүний тийм ээ би олимпиадыг аврах гэж нэг хаа чим хэний чим зохион байгуулсан нэг олимпиадаар гахуулах гээд байгаа чим шиг биш. Харин чи өөрийнхөө хүслийн дагуу тэр олимпиадад ороод өөрийнхөө хүслийн дагуу чи өөрийгөө сайжруулад яваад байгаа хөөн гэж харагддаг л да. За мөн тэмдэг нэрийг бол огт ашиглаж болохгүй гэж байгаа үг биш. Чадaltaй, чансаатай юу ч гэдгийг тийм янз янзын тэмдэг нэрийг магтахаас бус хэлбэрээр бас тэмдэг нэр хэрэглэж болно. Жишээлбэл би өөртөө одоо өөрийгөө нэг магтахгүйгээр яаж тэмдэг нэр хэрэгэлсэн бэ гэхээр ингэж л ярьсан л да. Би бол англи хэлийг одоо 3 сарын курсаар сурсан. Хэдийгээр одоо 3 сарын курсаар сурсан ч гэсэн одоо TOEFL-ын шалгалтыг би төдий оноотой өгч чадсандаа би бол өөртөө бол баяртай байгаа. Яагаад гэвэл их сургуулаар сурсан байсан бол би энэс өндөр оноо авах байсан байх гэж бодож байна. Гэхдээ л миний сурсан 3 сарын курсны одоо боловсролын дэргэд би энийг өөртөө бол амжилт гэж бодож байгаа ч гэдэг юм. Ингээ бичиж байгаа байхгүй. Гэх мэтээр өөрийгөө бас янз янзын хэлбэрээр харуулах хэрэгтэй. За мөн одоо эсэ гэж та нар бол бодож байгаа. Өөрийгөө танилцуулахдаа ерөөсө бүх юмаа л эсэндээ бичнэ гэж бодож байгаа. Гэтэл эсэнд чинь бол аягүй жоох юм байх хэрэгтэй. Эсэний чинь ихэвчлэн үгийн хязгаар гэж байдаг. Тийм учраас эсэнд зай багтаа учраас мөн эсэнд хэтэрхий олон юм ингээ хамт шимж оруулж өөрийгөө тал талаас нь ингээл нэг 90 цонхор юм болгож харуулахгүй тулд янз янзын тэр анкет бүгэлдэг асуултуудын үед өөрийгөө их сайн танилцуулах хэрэгтэй. Жишээлбэл одоо асуултан дээр чинь чиний одоо бахархаж явдаг зүйл юу вэ? Чи манай сургуульд ирэх юм бол юугаараа тус болж чадах вэ ч гэдэг юм уу? Иймэрхүү асуултууд байх юм бол тэр боломжийг ашиглаад өөрийгөө аягүй сайхан танилцуулчих хэрэгтэй. Би танаа сургуульд жишээлбэл одоо юуны чиглэлээр явж байгаа хүн бай гэж бодъё л да. Одоо жишээлбэл эрчим хүчний чиглэлээр явж байгаа хүн, биохимиэр ч юм уу явж байгаа хүн байж болъё. Тэгэх юм бол юу гэж өөрийгөө тайлбарлах вэ гэхээр би одоо биохимийн чиглэлээр сонирхож байна. Биологийн гаралтай эрчим хүчийг үйлдвэрлэхийг би маш их сонирхож байна. Яагаад гэвэл манад одоо биологийн хаягдлууд бол маш их байдаг. Жишээл үхрийн баасыг хэлж шít Монголд. Гэхдээ одоо миний сул тал гэх юм бол би жишээлбэл Монголд байгаа нөөцөө яаж ашиглахаа одоохондоо мэдэхгүй байна. Тийм учраас та бүхнээс бас дэмжлэг авах хүсэлтэй. Манай Монгол технологийн мэдээлэл мөн учраас миний технологийн мэдээллийн арай багадаад байна гэд ингэж үчих хэрэгтэй. Ингээд чи давхар мөрөөдлөөч яриад, давхар өөрийнхөө хүчтэй талыг яриад ингээл сонин асуултуудад хариулахдаа өөрийгөө давхар танилцуулаад яваад иж болдог. За мөн тодорхойлолт загтал гэж нэг юм байгаа. Recommendation letter гэдэг. Тэр тодорхойлолт загтлыг хүмүүс ерөөсөө анзаарахгүй их буруу явуулдаг. Ерөөсөө англи хэл мэддэг нэг хүн дээр очиод та миний өмнөөс 2 тодорхойлох захиа бичээд өгөөч. Ингээд 2 өөр хүний гараас их зурлаад ингээд өгтөн тэг явуулчихдаг.
хамгийн чухал, хамгийн хариуцлагатай юм дээр манайхан хамгийн хариуцлагагүй алдаа гаргадаг. Би одоо жишээлбэл өөрөө Стэнфордоос сурж байхдаа Сан Франциско хотод яг хүний одоо өргөдлүүдийг хяндаг ийм комиссийн гишүүнээр очиж исэн л та. Ингээл үзэхэд хүний тодорхойлол загтлыг уншихтал тэр хүнийг яг ингээд харддаг юм билээ. Ерөөсөө шууд тэр хүнийг хинбэ гэдэг ингээд харддаг юм бил. Хүн чинь өөрийгөө их дутуу танилцуулдаг юм байна. А тодорхойлол загтал чинь 2-3 өнцгөөс чамайг 2-3 янзаар танилцуулаад өгчдөг. Тэгэл тодорхойлол загтлыг унсны дараагаар энэ хүнийг авах уу гэдэг нь шууд харагддаг юм байлаа. Би бас нэг юм түрүүн тэр өөрийгөө тэмдэг нэрээр бүү магт гэдэг дээр нэг юм нэмж хэлэхээ мартчихаж. Жишээлбэл та нар би анги дотор хамгийн шилдэг сурагчаа. Сургуулийнхаа би номер 1 сурагчаач гэдэг юм уу? Улсын аврах сурагч болсон ч гэдэг юм уу? Ингэж өөрийгөө танилцуулах нь зохимжгүй байдгийг. Харин тэрийг хинээр бичүүлдэг вэ гэхээр нөгөө тодорхойлол загтал бичих гэж байгаа багшаараа бичүүлнэ. Тэрийг эсвэл найзаараа бичүүлнэ, тийм үү? Чам тодорхойлол загтал бичих гэж байгаа хүнд чи намайг энэ өнцгөөс нь бичээд өгч болно шүү гэж бас хүсэж болно шүү дээ. Би таныг багш хүний чинь хувьд танаас тодорхойлол загтал хүсэж байна. Та миний сурлагын талыг тий сурлагаар гаргасан амжилтын талыг илүүдэлхүү өчээрэй гэдэг ингээд бас гуйж болно. Тийм учраас тодорхойлол загтлыг бас хинээр бичүүлж болохгүй, яаж дугтуулж явуулах вэ гэдэг тэр техник мэдээлэл бол тэр ном дээр байгаа учраас энд дурдаад явах. За мөн одоо өөрийнхөө тухай бичихтэй тэдний ойлгодог стилээр бичих хэрэгтэй. За манайхан намтраа бичихтэй яаж бичдэг юм? Сэдэв Дамби Онгорл 1966 онд Хүсгэл аймгийн Тарилан суманд төрсэн бараг л морь жилдээ ингээл урсгаа авчдаг үстэй тий. Ямар сонирхолгүй. Тэгэл он дарааллын бичгэл уншчихдаг байхгүй юу? Тэдэс тэдэн онд Мөрөн хотын тэдгээр 10 жил төгссөн тэдэс тэдэн онд тэгсэн эндээс ямар хүмүүс та нарын өргөдлийг уншаа сууж байдаг вэ гэхээр жирийн тэр одоо сургуулаас томилсон комиссийн гишүүд уншаа сууж байдаг юм. Нэг комиссийн гишүүн дээр дор хаяж 50 оюутны материал, 30 оюутны материал, 100 оюутны материал ирсэн байж байдаг. Сонирхолтой бичсэн эссе, сонирхолтой бичсэн өргөдлүүд чинь ингээ уншихад шууд зохиол уншиж байгаа ч юм шиг, үлгэр уншиж байгаа ч юм шиг тийм сонирхолтой хөнгөн гоё байх хэрэгтэй. Тэгэл нэх олон нэр томьёо орцсон, нэх олон хэцүү стилээр бичсэн, нэх аль бие осны ийм байх тусмаа хүнийг ядраачдаг. Тэр ядарсан 50-60 хүний юм уншаад ядарсан хүн чинь дараа нь дахиад бөө ингээд жирээсэн он сар гараад ирэхээр хүн бүр ингээд толгой нь эргэждэг байхгүй. Он сар гараад ирнэ, газар зүүн нэр томьёо гараад ирнэ, тэр хүний мэдхгүй газар зүүн нэр томьёо гараад ирнэ, тэр хүний мэдхгүй он сарууд гараад ирнэ, тэр хүний мэдхгүй үйл явдлууд гараад ирнэ. Тэгэхээр ч ерөөс анхаарал нь төвлөрөхгүй. Тэгэхээр зэрэг би 90 онд төрсөн гэж бичгээсээ илүү намайг анх төрөхөд манай Монгол улс арчилсан улс орн болсон. Одоо манай Монгол улс арчлалын замаар 18 жил явж байна. Ингээ бичгэд чи 90 онд төрсөн гэдэг чи ойлгомжтой л байхгүй. Тэр Америкчуудын ойлгодог нэр томьёогоор юм а бичих хэрэгтэй. Тэдний ойлгодгүй нэр томьёо ингээд сунжирсан олон нэр томьёо ороод ирэх юм бол та нарын намтар дотор ч юм уу асуултын чи хариун дотор ч юм уу ороод ирэх юм бол тэр ойлгомжгүй нэр томьёогоо тайлбарлах хэрэгтэй. Жишээлбэл одоо манайх одоо гэрт амьдарч байсан гэж бичил та. Манайх одоо гэрт амьдарч байсан тэгээд би хөдөө одоо нүүдэлчин одоо хөдөө би малчин хийж байсан ингээд бичил та зуныхаа амралтаар. Тэгэд гэр гэдэг үгийг мэдэхгүй хүн зөндөө байгаа. Гэр гэдэг үгийг мэдэхгүй хүн зөндөө байгаа учраас I lived in a ger гэж таслаа тавиад traditional Mongolian dwelling гэдэг юм уу тийм Монголын одоо уламжлалт одоо ийм орон байр юм а гэж таслаа тавиад тэгээ энэ гэртээ би тэдэн жил амьдарсан ингээд тэгж үчих хэвээр л да. Тийм учраас ойлгомжтой нэр томьёог нэгдүгээр тэргэж үчнэ ойлгомжгүй нэр томьёогоо бол тайлбарлаж үчих хэрэгтэй. Тэр чинь ерөөс юм мэддэг хүн унших албагүй шүү дээ чиний ямиг. Зүгээр л тэр итгэлтэй шударгаар юмыг үнэлж чаддаг хүмүүст л материалыг чи өгсөн байж байгаа. За мөн өргөдөл одоо ямарваа нэгэн асуултын хариу эсэ месэгээ өчгтээ элсэлтийн комиссоос хэнийгч бүү гомдоо гэдэг алтан дүрэн байгаа. Манайхан бол хүний гомдоох гэж гомдоохгүй л дээ. Зүгээр сурцсан дассан үг хэллэгээ хэрэглэхэд л гомдоочих юм зөндөө гарчих гээд байдаг. За жишээлбэл нодлон би их сургуулиудаар лекц уншаад явж байхад нэг оюутан хэлжсэн л та. Чи яг яагаад бизнесмен болох гээд байгаа юм бэ гэж асуусан чинь манай Монголын одоо хамаг бизнесийг хятадууд эзлээд дууслаа. Тийм учраас би одоо бол ерөөсөө эх орныхоо одоо баргалтай тусгаар технологийн төлөө гэх гээд байгаа байхгүй. Гэхдээ хятад тэр эдийн засгийн арга одоо эдийн засгаараа сайжирч л байг, Оросууд эдийн засгаараа сайжирч л байг. Чиний хүсэл мөрөөдөл хэн нэгэн хүнийг унтраахтаа бас гол нь биш шүү дээ. Тийм учраас чи бизнес хийх гэж бодож байгаа бол манай монголчууд бас нэлээд их хүмүүс ажилгүй байна. Энэ хүмүүсийг би ажлын байраар хангахын тулд ингэж яана гэж бичих нь хамаагүй их оронч мөрөөдөл байгаа байхгүй юу? Хамаагүй их оронч. За жишээлбэл тэгээд бичсэн байлаа гэж бодоход нөгөө
эсэлтийн комиссийн чиний өргөдлөг уншиж байгаа нэг 15 6 хүн байж байгаа. Зарим газар 20 хүн байж байгаа. Тэр нэг өргөдлөг 20 хүнээр уншуулна гэдэг чинь маш нарийн шалгуур байна гэсэн. Тэр 20 хүний нэг нь хятад гаралтай л байж байгаа. Америкт бол хятад олон шүү дээ. Хятад эмээтэй байж байгаа, эсвэл хятад ээжтэй байж байгаа, эсвэл өөрөө хятад байж байгаа. Тэрийг уншсан хүн чинь яах вэ? Хөө ёстой нөгөө 19 рүүгээ шууд мессеж өчөөл наатахантаа ёстой хизээч дэмжиж болохгүй шүү гэл ингээл будаа. Бас нэг хүүсийн нэг асуудал байна шүү дээ. За би нэг хүүсийн асуудал дээр бид нар гим сэмгүү айгүй гоё юм айгүй гоё илэрхийлэх гэж байгаа бид нар хүүсийн буруу одоо үлгэр дуурайл үзүүлдэг. Хүүсээрээ одоо ялгарлан гадуурхдаг. Та телевизээр та нар ингээд бас нэвтрүүлэг энэ төр харахаар тэнгэрлэг ирчүүд гэл ингээл айгүй гоё гарч байгаа. Би бол хиймэрлэг залуу тий. Гэхдээ тийм юм үг чинь би бол өстой амар гоё хиймэртэй ингээд бүх хүмүүсийг шүтэж өссөн ингээл бичиж гэж бодъё. Гэхдээ тэгэд яах вэ тэр хиймэр мемраа тайлбарлалаа гэж бодъё л та. Тэгэл чи өөрийнхөө Америк сурах шанс болоо алдчихлаа байхгүй. Тэнд чинь чамааг эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу? Ерөөсөө анзаарахгүй шүү дээ. Жишээлбэл манай нутагт нэг гоё овоо байд юм аа. Одоо би Улаанбаатарт амьдардаг. Улаанбаатар хотын урдуур нэг сайхан овоо байд юм аа. Тэрийг хиймрийн овоо гэдгийг хиймрийн овоон дээр би даанч гарах ирэхгүй л дээ гэж биччихлээ. Тэгэхдээ би тэрийг хүлээн зөвшөөрдгөө гэд ингэчүүл яах вэ? Чи өөрийнхөө тэр одоо тэгш эрэхтэй биш байдлыг хүлээн зөвшөөрдөг. Айгүй тийм дорой амтнал болж тарж байгаа зү тий. Тэгсэн дөрвөл би хиймрийн овоон дээр гарах ирэхгүй ч гэсэн Хөвсгөл аймгийн бүх овоонууд эмэгтэй хүн гарч болдог учраас би 100 болгон Хөвсгөл явж овоон дээр гардаг. Би хиймэртэй болж байгаа үстэй тий. За би зүгээр нэг зүгээр шог жишээ олгож байна. Мэдээч хэрэг хиймэр гэдэг үгийг Америкчууд мэдэхгүй. Гэхдээ би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр манай Монголын энэ хэл соёлд байж идэг. Өдөр тутмын хэвлэл мэдээллийн ярианд байж идэг. Өдөр тутмын бидний амьдрал ээж аавын чинь та нарын хажууд хэлэхдээ хэрэгэлдэг. Тэр хүмүүсээр ялгарладаг, тэр арьс өнгөөр ялгарладаг яриануудыг өргөдөлтөд битгий оруулаарай л гэж байгаа. 18 настай залуу юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр надтай одоо таарлажсэн л да. 18 настай залуу. Юу таачтай азгүй юм а те ста нэр нөхрийнхээ толгойг залхицсан гэж байгаа байхгүй. Чи одоо юу гэсэн үг юм бэ? Миний одоо анхны хань жишээлбэл одоо юу яаж байгаа юм л да? Онгоцны ослоор нас орсон юм л да. Тэгэхэд онгоцны ослоор нас ороход тэр тэнгэр хангаа нэж буруу биш. Нисхийн удирдлага энж буруу биш. Тэр эвдэрхийн онгоцныхан ч буруу биш. Нислэгийн тушаад буруу цагт өгч явуулсан хүний ч буруу биш. Зүгээр л гэртээ хүүхдээ өхүүлээд үлдсэн эхнэрийн буруу болчдөг байхгүй. Иймэрхүү жишээлбэл соёлын маш хүнд юмнууд манай Монголд байдаг юм аа. Уйлмар юмнууд байдаг. Тэр юмнуудыг бид нар харин нөгөө нэг чи юунд сэтгэл өвдөж явдаг вэ гэдэг хэсэг дээр бичих хэрэгтэй. Би тэрийг жишээлбэл бичдэг байсан. Би сэтгэл тийм дээр өвддөгөө. Би ийм сонсохоор уулчих гээд байдаг юм аа. Энийг олж жишээлбэл бичдэг л дээ. Тэгэхэр зэрэг чамайг харж байгаа байхгүй юу? Би зүгээр нэг миний одоо жишээлбэл анхны нөхөр нас орсон юм аа. Тэгээ би ганцаар ингээ хоёр хүүхдээ өсгөж байгаа маа гэж бичгээсээ илүү зүгээр манай нийгэмд тийм байгаад идэгт миний сэтгэл өвдөд идэм аа гэж бичгэд би энийг зас залруулахад жоохон ч гэсэн нөлөөтэй ингээ тус болмоор байна гэдээ ингэж үчихэд намайг тэртээ тэргөө зовлон үтсэн байна гэж ойлгочдгийг. Тэгээ иймэрхүү маягаар хүний гомдохгүйгээр өөрийнхөө асуудлыг тавьж сурах хэрэгтэй юм л да. Ялангуяа тэр чиний тухай шийдвэрийг гаргах гэж байгаа тэр хүмүүсийг ерөөсөө гомдож болохгүй. За мөн бас манайханд түрүүн би энэ гомдоо гэдэг дээр дахиад нэг юм хэлэхэд насаар хүнийг ялгарладаг шүү. Манайханд насаар хүнийг ялгарлах юм маш их байдаг шүү. Өөрийгөө юу гэж танилцуулдаг вэ гэхээр за би одоо 40 настай. Хэдийгээр би хөгширж байгаа ч гэсэн сурмаар байна. Хэн чамайг хөгширж байгаа гэдэг юм бэ? Тийм биз дээ. Өөрөө л чи өөрийгөө хөгширж байгаа гэж бодоод байгаа байхгүй. Би таксинд сууж байгаа л жолооч нарт асуудаг байхгүй. За чи хэдтэй вэ гэж асуухаар зэрэг. Би ч одоо өвгөн болцсон. Хэдтэй юм бэ гэхээр 45 та гэж байгаа. Хэн 45 та хүнийг өвгөн гэх юм бэ? Тэр хүн чи одоо 80 хүртлээр уустай хэрэгтэй баймаар байна шүү дээ. Цөөхөн хүн амтаа монголчууд тэгэл өөрөө өөрсдөө 40 хүрээл заазлал 45 хүрээл бараглаад ах юм бол хин энийг чинь хөгжүүлэх юм бэ Монгол улсын чинь тийм биз дээ. Тийм учраас өргөдөлтөд би өөрийгөө би хөгшин ч гэсэн өөрийгөө би үнэлж байна гэж бичиж ерөөсө болохгүй. Зүгээр л би залуу учраас цаашдаа надад хийх юм маш их байна л гэж бичих хэрэгтэй заа юу. За иймэрхүү маягаар бас насаар ялгардаг, хүүсээр ялгардаг юмаа бол маш их яах хэрэгтэй. Анзаарах хэрэгтэй. За мөн одоо та нарт одоо цаашдаа хайлт хийхэд хэрэгтэй хэд хэдэн юм түлхүүр өгнүүд би энд зүгээр
оруулж байгаа програм гэдэг тийм програм хөтөлбөр гэдэг. Та нар бол цаашдаа юу хайх вэ гэхээр хөтөлбөр л хайна. Тэр хөтөлбөрийнхөө урд юу ч гэж өчөж болно, ард нь юу ч гэж өчөж болно, тийм хайлтаа хийж чинь. За admission гэдэг үг гараад ирэх юм бол эн чинь ерөөсөө л эсэлт гэсэн үг. Эсэлт авдаг газрууд, эсэлтийн өргөдлүүд тийм ээ. Admission одоо хангахад тийм эсэлтийн болцлоод энэ чинь дандаа л admission гэдэг үгтэй явж байгаа. За financial aid гэж үгийг түрүүн та нар сонссон. Санхүүгийн тусалцаа гэдэг үг байна. За энэ үг бол биднэрт хамгийн хэрэгтэй үг. Financial aid гэдэг тийм ээ. За department гэдэг үг бол faculty гэсэн үг. Хөтөлбөрийн газар. За ямарваа нэг юм руу орохоор ингээд department гэдэг үг байхгүй бол эсвэл department-ийн дээр нь ч юм уу доор нь ч юм уу schools гэдээ байж байгаа. School of Forestry гэдэг ингээд байж байна тийм ээ. Ойг судлах сургууль гэдэг. Одоо байгаль орчныг судлах сургууль гэдэг. Тэр байгаль орчныг судлах сургууль чинь факультетаас том гэсэн үг шүү. Том гэсэн үг. Тэр сургууль дотор 5 факультет дотор 5 өөр янзын департамент байгаа л гэсэн үг байхгүй юу? За мөн одоо scholarship гэж байна та нарт өгж байгаа сургалтын тэтгэлэг гэсэн үг. За award гэж бол янз бүрийн одоо тэмцээнд орж иж тэр шагналыг аавна эсвэл одоо шилдэг одоо үзүүлэлтээрээ шалгарч иж тэр award-ыг аавна гэсэн үг. Fellowship гэж нэг үг байж байна. За энэ бол ганц сургалт төдийгүй сургалтын хажуугаар бас өчнөө арга хэмжээ бүхий тийм бүхэл бүтэн хөтөлбөрийн одоо тэтгэлэг гэсэн үг. За мөн цааш нь та нарт маш их хэрэгтэй үг бол deadline гэдэг үг байгаа. За энэ deadline гэдэг үг бол эцсийн хугацаа гэсэн үг. Ямарваа нэгэн өргөдлөөр ингээд харахад deadline-д нь багтаажил юмаа явуулахгүй бол бид нар орж чадахгүй шүү дээ. За policy гэдэг үг бол гарч ирж байгаа. Жишээлбэл янз янзын admission policy, financial aid policy, cancellation policy гэх ингээд янз янзын policy гэдэг үг гарч ирнэ. За энэ бол бодлого гэсэн үг. Ямарваа нэгэн одоо өргөдөл хүлээж авахдаа шалгуурын одоо хангах одоо бодлого одоо жишээлбэл мөнгө олох бодлогоч гэдэг юм уу? Анги бүрдүүлэлтийн бодлогоч гэдэг юм уу, дүнгийн бодлогоч гэдэг юм уу, тэгэл хүчингү олох бодлогоч гэдэг юм ингээд бодлогонууд гараад ирнэ. За энэ бодлого гэдэг нөхдүүдийг сайн уншиж явах хэрэгтэй шүү. Богинохоо өгүүлбэр байсан ч уншижээ, урт өгүүлбэр байсан ч уншижээ. Энэ бодлого дотор чи нийцэж гэнэ үгүй гэдгийг бас их сайн мэдэх хэрэгтэй. Энэ бодлогонд нийцэхгүй байх юм бол өргөдөл гаргаач хэрэггүй. Яг л тэд нар бодлогондоо нийцээгүй хүнийг ерөөс угаасаа авдагчгүй юм. За requirement байна. Тавигдах шаардлага гэдэг үг байна та нар мэдж байгаа бах. За GPA гэдэг нэг дүнгийн дундаж гэдэг юм гарч ирнэ. За тэгэл жишээлбэл та нар average GPA чинь 3 байх ёстой. Тэгжээж манай шалгуурыг хангана гэж байна. А гэтэл манай Монголд нөгөө GPA гэдэг юм биднэрт өгдөггүй учраас бид нар бол өөрсдөө тэр 3-т нь багтаж байгаа мó, багтахгүй байгаа мó, дээгүүр байгаа мó, доогуур байгаа мó бид нар хэмжиж чадхаа болчдгийг. Тэгэхээр зэрэг бид нар яадаг вэ гэхээр ерөнхийдөө бол эндээс байгаа дүнгуудээ өөртөө нэмж тэр Америкийн стандартаар GPA дунджаа гаргаж чадахгүй учраас бүх транскрипт одоо тэр дүнгийнхээ жагсаалтыг бүрэн явуулж ижил тэд нэр өөрсдөө GPA-г нь тооцож гаргуулах сайн байдгийг. Тийм учраас дүнгийнхаа материалуудыг бол сургуулаасаа та нар дүнгээ авахдаа их олон хувь авч явах хэрэгтэй. Янз янзын юмд чиний дүн маш их хэрэгтэй болно. Дүнгийн чинь тэр жагсаалт маш их хэрэгтэй болно. Тэгээ дүнгийн жагсаалт чинь нууц байх хэрэгтэй гэдгийг шүү дээ. Тэр нууц байх хэрэгтэй дүнгийн жагсаалтыг 10% принтерлүүлж авч байгаа л тэгээ өөрийнхөө юмд ингээ үдээд хавсаргаа явуулчих юм бол тэр чинь ач холбогдлоо алдчихдаг шүү дээ. Чи өөрөө ч принтерлсэн юм уу, өөрөө ч хийсэн юм уу хинч мэдэхгүй шүү дээ. Тийм учраас сургуулаасаа дүнгийнхаа жагсаалтыг авахдаа дандаа дугтуунд хийлгэж, дугтуун дээрээ тамгалуулж, нууцлуулж, наалгаж тэгж авч явах хэрэгтэй. Тэр сургуулаас дүн авах тодорхойлт цагтлыг нууцлуулж авах энэ тухай маш дэлгэрэнгүй би Америк сурталчилан тэмдэглэл ном дээр бичсэн байгаа. За тэгээд application гэдэг чинь өргөдөл гаргах гэсэн үг. Өргөдөл гэсэн үг тэгэл apply гэдэг ингээ үйлэг болцохоор өргөдөл гаргах болоод явчихна. За тэгээ ямарваа нэг юмнууд чинь та нар ч одоо application л бичнэ шүү дээ. Та нар application бичиж ижил тэр мөнгийг олно шүү дээ. За ямарваа нэгэн сургууль дээр early application гэсэн үг байж ах юм бол уншиж байгаарай. Early application is recommended гэж ивэл бүр сайн уншиж байгаарай. Яагаад гэхээр хэрвээ чи эрт өргөдөл гаргах юм бол цаана мөнгө байгаа гэсэн үг байдیں۔ Эрт өргөдөл гаргуул сайн гэж бичсэн байвал чи цаанаа тэтгэлэг тамрагдаж магадгүй гэсэн үг байдیں۔ За diversity гэж нэг юм үг байгаа. Янз янзын policy дээр ч гарч ирнэ, янз янзын юм дээр гарч ирнэ. Энэ үг яагаад та нарт хэрэгтэй вэ гэхээр ер нь юм diverse юм гэдэг чинь олон талын юм хамарсан юм гэсэн үг байхгүй. Олон одоо үхрийн бөөр шиг алга гэсэн үг байхгүй юу одоо diverse гэдэг чинь. Тэгэхээр зэрэг ангийг тийм ээ бид нар үхрийн бөөр шиг алга болохыг хүсдэг гэдэг одоо бодлогон дээр бичсэн байлаа гэж одоо policy дээр. Тэнгүүт нь манай сургууль classroom-ыг diversity
сайтай болгох гэж бодож байгаа ч гэдэг юм. Манай сургуулийн одоо тийм оюутны хотхныг бид нэр diverse болгомоор байна ч гэдэг юм. Ийм бодлогон дотор нь ийм diversity гэдэг үг, diverse гэдэг үг гараад ирэх юм бол тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр Монгол хүнийг авна л гэсэн үг. Яг л Монгол хүн тийшээ очихоор улмал илүү өхрийн бөөр шиг алга болгоно үстэй тийм Монгол хүн байгаагүй газар очихоор би чухамгүй энэ diversity гэдэг үгийг Стэнфордын их сургуулийн эсэлтийн бодлогон дотроос олж уншсан учраас Стэнфорд руу өргөдлөө өчгтээ яг энэ үгийг ашиглаж утсан байхгүй. Би танад очих юм бол танаа оюутны хотхныг нэг ч ихсэн улсын далбаагаар тийм нэг ч ихсэн улсын одоо нэрээр одоо diverse болгох юм байна гэдээ ингээд бичиж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг айгүй мундаг дэлхийд алдартай сургууль байгаад байдаг. Тэнд нь Монгол гэдэг орны төлөөлөл байхгүйсэн учраас намайг авах их дуртай болж байгаа байхгүй. За тэр түрүүн хэлсэн те интернационалчлагдах гэдэг үг маш их хэрэгтэй үг. Энэ үгийг зүгээр ингээд гуглдэхэд university гэчээд internationalization гэдэг ингээд гуглдэхэд ямар их сургууль гадаад оюутныг авах илүү сонирхолтой байдаг вэ? Google-ээр ингээд гараад ирдэг л те. Мэдээнүүд нь гараад ирдэг. Тэдний одоо өгжсэн ярилцлаганууд ингээд ярьжсэн үгнүүд нь гараад ирдэг. За мөн одоо ингээ fundraising гэж үг байгаа. Ямар сургууль, ямар чиглэлээр хөрөнгө босгосон юм бэ гэдгийг мэдэх нь аюул чухал байдаг. Тэр чиглэлээр хөрөнгө босгосон бол тэр чиглэлийнхээ одоо оюутнуудыг авах дуртай байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг ихэнх сургуулиуд undergraduate fundraising гэж хийлээ. Engineering fundraising гэж хийлээ. Medical school fundraising гэж хийлээ гэдэг ингээд мэдээнүүд гараад ирдэг юм. Тэгэхээр зэрэг яадгүй гэхээр яг тэр fundraising хийсэн чиглэлээрээ тэд нар мөнгөтэй байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл мэдээлэл их үзэн гэсэн үг л дээ. Ер нь бол мэдээнээс л маш их юм цаана харагддаг юм байна. За ингээд та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэнд бүгдээрэнд нь амжилт хүсье. За ингээд ийм олон хүмүүс байгаа юм. Гэрэл тосгосон чинь гоё харагдаж байна шүү дээ. Бидэнд маш өгөөжтэй мэдээлэл өгж байгаа танд маш их баярлалаа. Тэгээд танаас асуух нэг асуулт байна. Тэтгэлгийнхаа өргөдлийг яг хизээ явуулбал тохиромжтой вэ? Тухайн сургуульд одоо зөвшөөрөгдсөнийхаа дараа юу эсвэл яг хизээ явуулах хэрэгтэй вэ бид нар тэтгэлгийнхаа өргөдлийг? Тэтгэлгээд тусад нь хөөцөлдөж байгаа бол дараа нь өргөдлөө явуулж болдог. Тэтгэлэгтэй сургууль бид нар хайж байгаа шүү дээ. Нөгөө түрүү цаанаасаа тэтгэлэгтэй сургууль хайж байгаа бол тэтгэлэгтэйгээ хамт явуулна. Тэтгэлгийнхаа өргөдөлтөд сургуульд орох өргөдөл санхүүгийн өргөдөл хоёроо цуг явуулдаг. Гэхдээ ихэнх сургуулиуд нөгөө тэтгэлгийнхаа маягтыг интернетээр саяын Стэнфорд шиг ингээд тавьчихдгүү. Тийм учраас зарим сургуулиуд бол эхэлж тэнцчээд дараа нь тэр маягтаа явуулж иж өргөдлөө авдаг юм билээ. Миний сургалтын дундаж өндөр. Тэгээд SAT ч юм уу, TOEFL ч юм уу авах ёстойгоо оноогоо авах чадвартай. Тийм тохиолдолд 100% тэтгэлэг авах боломж надад тэр зэрэг байгаа бай. 100% тэтгэлэг авах боломж зөв сургууль руугаа гаргах юм бол байгаа. Тэр байтугай SAT-гийн оноо нь тэр сайн хүрээгүй, TOEFL-ийн оноо ч тийм ахтар өндөр биш байсан ч 100% тэтгэлэг авах боломжтой зөв бодлогоороо ингээ явуулсан байхад авчдаг юм байлээ. SAT-гийн оноо чинь хэд вэ? 1600. Өндөр байна. 1600-аар бол авах боломжтой. Ялангуяа 1600 оноотой Америкийн оюутан авах боломжгүй байхад 1600 оноотой гадаадын оюутан авах боломжтой болчдөг байхгүй юу? Яг тэгэхээр та нарын өгж байгаа шалгалт гадаад хэл дээр байгаа. Гадаад хэл дээр байгаа юм чинь одоо маш их хүчин чармаалт гаргаж ирж тэр оноонд хүрж байгаа учраас яг Америк оюутнууд шиг адилхан чангалаад байдаггүй юм билээ. Би өөрөө олон улсын харилцааны сургуульд сурдаг. Тэгээд харин энэ чиглэлээр ер нь хэр зэрэг тийм юу байд юм бэ? Тийм нэлээд ховор байдаг гэж сонссон. Тэгээд хэр өндөр шаардлага тавьдаг вэ? Олон улсын харилцааны чиглэлээр undergraduate international relations гэдэг хайхаар зөндөө юмнууд гарч ирнэ. Ялангуяа түрүүн хэлсэн шүү дээ нэг улс төрийн чиглэлээр мундаг сургуулиуд мөнгөтэй байгаа гэж жишээлбэл Harvard те. Хэрвээ Harvard-д тэр international studies мөнгөтэй байгаа бол тэр мөнгөтэй юм руу орохын тулд Harvard-ыг хангана шүү дээ. Тэгэхээр TOEFL-ийн оноо бол эрс өндөр болол ирнэ. TOEFL-ийн оноо жишээлбэл Стэнфордод нэг 580-тай орж болох байсан бол TOEFL Harvard болоод ирэхээр 600 болоод явчихна л та. Тэгэхээр мөнгөтэй тийм одоо салбаруудтай байгаа сургуулиудын оноо чангараал явчихдаг.
та дахиад ийм юу үнгүүл лекц ер нь тавих уу? Тэгээд мөн элтэр нэг сон дээр гарсан байсан л да нэг Америкийн нэг Doorway гэдэг юу агентлагийн нэг гишүүн. Тэгээд юу Монгол оюутнууд бол одоо их ихтэй интернетээр үргэлжлээ гаргадаг. Энэ бол одоо маш буруу гэсэн мэт. Тэгээд таны өдөр интернетээр үргэлж гаргасан дээр үү? Эсвэл ямар нэг агентлагаар зуушлуулж явсан дээр үү гэж. Энэ ялгааг хэлж өгөхгүй. Тэр сургууль нь интернетээр өргөдлөө авахыг илүү дэмжинэ гэдэг ингээ өгүүлбэр байж идэгий. Internet online application is preferred гэдэг байж идэгий. Prefer гэдэг үг байжээвэл тэр сургууль интернетээр илүү өргөдлөө авахыг хүсэж байна л гэсэн үг. Тэр аль хүсэж байгаа юм л өгөх хэрэгтэй л дээ. Бид нар бол сонгодог асуудал биш, тэр сургуулиуд нь сонгодог юм. Тэгээ сургуулиуд нь интернетээр өргөдлөө авахыг бид нар илүү үзнэ гэсээр этэл нь интернетээр өргөдлөө явуулахгүй шуудангаар явуулаад ахаар авч үзэх цаг чинь л хойшлогдно гэсэн үг. Чи мянган интернетийн өргөдөлттэй хүний дотор өргөдөл гаргасан жагсаалтаараа чи 50-д явж ялаа гэхэд хэрвээ чи цаасаар өргөдөл араас нь явуулчих юм бол мянган хүний ард л чиний материалыг уншина гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр өргөдөл аль хэлбэрээр гарга гэж тэр сургууль нь хэлсэн байна. Тэр хэлбэрээр нь явуулвал илүү сайн. Баярлалаа. Би болохоор одоо юу МОС-ийн мэдээллийн технологийн ангид сурж байгаа. Тэгээ ер нь Америкт олон улсын худалдаагаар тийм сурах сонирхолтой. Тэгээд яг тэр шаардлагын дагуу тайлбарсны үрдэнд нөгөө нэг Пенсильвани их сургуулийн Wharton, Dixon College гэх мэт сургуулиудыг олсон. Тэгээ яг эдгээр сургуулиуд руу өргөдөл гаргаж байхдаа яг юуг анхаарах хэрэгтэй вэ? Мөн тэгээ нэг эсэж хийж байхдаа юунд дээр анхаарах хэрэгтэй вэ гэж та бодож байна? Гол мессеж яаж хийх вэ гэж вэ? Гол мессеж бол Монгол улс глобалчлагдж байна, тийм үү? Монгол улс их гоё улс шүү дээ. Их түүхэн их тийм драм ихтэй их тийм сонирхолтой улс шүү дээ. Тэгэхээр Монголын түүхийг өчигдээ бид нар өөрсдөө танилцуулахдаа их гоё танилцуулж болдог байхгүй. Жишээлбэл 70 жил хаалттай байжгаад гинт ингээд халгаа онгойлгоцсон нээлттэй болсон улс шүү дээ. Бидний гинт нээлттэй болсон чинь дэлхийд иржгээрээ нээлттэй болсон. Бөөн глобалчл эргэн тойрон болцсон явж исэн. Тэгсэн чинь хав хаалттай ганцхан улсаас хамааралтай байжсэн эдийн засаг чинь гинт ингээд бөөн олон талын харилцагч гараад ирсэн. Энэ дээр манайх бизнес хийж байгаа хүмүүс нь ч тэр улс төр хийж байгаа хүмүүс нь ч тэр маш их туршлага дутж байна. Энэ дээр миний мэдлэг одоо чадвар маш их хэрэгтэй байна. Ингээл эхлэх хэрэгтэй л дээ. Америкт очиод сургуульдаа сураад яг хэрэгцээний хамгийн эндээс тэтгэлгээр олж чадаагүй бол очиод ажиллах боломж хэр байдаг вэ? Хэрэгцээний хамгийн олж чаддаг болов? Ер нь бол үндсэн тэтгэлэг юм уу ямар нэгэн хэмжээний тэтгэлэг олоогүйгээр Америк явахад бол маш хэцүү. Та нар очиж жагаад ажил хийж жагаад мөнгө олоод сурна гэж маш олон хүмүүс байр маараа зараад явдгийг. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Очиод нэг ажил оллоо. Тэр ажилд чинь нухлагцсаар агаал. Тэгэл юун сургуульд орох, юун шалгалт өгөх. Тэгэл хоосон болоод хүрээд ирдэг. Сургуульд орлоо гэхэд нөгөө даалгавраа дийлэхгүй байсаргаал ирдэг. Америкт чи даалгавар өгөхдөө яаж өгдөг гэж бодож байна. Ерөөсө чамайг зүгээр ингээ булчдаг байхгүй ингээл ажиллаар. Тэр ажлын чинь ард гарахад чинь маш бага хэмжээнд ажиллаж ижил тэрний ард гарна гэхээс биш. Хагас өдөр ажиллаад хагас өдөр хичээлгээл даалгаврыг 20 минутанд тийч энэ гэдэг асуудал байхгүй шүү дээ. Тийм учраас аль болохоор мөнгө олоогүй бол энэчнээсээ явахгүй. Сургуулаа нэг жилээр хойшлуулад, хагас жилээр хойшлуулад мөнгөө нэлээсээ олж иж хөдлөх хэрэгтэй. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа залуучуудаа амжилт хүсье.